шинэ оны мэд үзэгчдэд SV подкастын 2 дугаар улирлын 27 дахь дугаар. Тэгээд 2025 оныг баяртай, гүнхтэй, зовлонтойгоор ямар ч гэсэн бид нар дуусглаа. Тэгээд шинэ он, шинэ хүмүүс, шинэ зочинтойгоор одоо эхний 26 оны эхний дугаараа бичиж хагаад миний хувьд бол маш их баяртай байна. Тэгээд ямар ч гэсэн ирсэнд баярлаж байгаа. За, өрсөнд баярлаа. Манай подкастыг ер нь өмнө харж ирсэн үү? Харсан. Чамайг ер нь санал тавихаас өмнө нэлээд хэдэн дугаар нүцсэн байсан. Баярлалаа. Манайхаа ер нь гоё чөлөөтэй ярилцгааг ирмэлцдэг шүү. Хоёлаа заавал хүмүүс таалагдах юм ярих албагүй. Хоёулынх нь яриа үнэн зөв байх ч байхгүй. Хоёлаа зүгээр л би миний үзэл бодлын талаар ярилцъя гэж боддог. Тийм. Дүүнс манай подкастын жанжин шугам тийм байгаа. Тэгээд ямар ч өнөөдөр бас нэг зайран хүн гэдэг утгаараа хаас үзчт маань бас төрөл бүрийн хүмүүс байдаг болохоор та өөрийгөө бас танилцуулж байхгүй тий товчхон. Тэгээд ярианд орё. За, ямар ч сан шинэ оны мэд. За, тэгээд өрсөнд баярлаа. За, миний хувьд болохоор Чава гэдэг за бөөхөн. Тэгээд бөө мөрөгдлийн талаар бас судалгаа хийж явдаг. Тэгээд ерөнхийдөө бол яг бид нэр уламжлалт чөтлөг мөрөгөл гэж бол яривал мэдээж бөө мөргөл ганцхан Монголд үж ингэлтгүй хүн төрлөختний. Гэхдээ бид үүнийг одоо олон зуун жил ингээд хол хөндөй явц учраас мэдхээ болцсон. Мэдхээ болцсон учраас маш их судлах хэрэгтэй тий. Тэгээд тийм учраас бас бөө мөргөлийн талаар баггүй судалгаа хийгээл цаг зав зарцуулж явж идэг нэг юм бөө залуу байна да. За, ер нь манад нөө нэвтрүүлэг подкаст нэвтрүүлэг би нэвтрүүлэг гэж хэлэх дургүй. Подкаст маань одоо урлагийн төлөөллөд оролцдог. За, тэгээд өмгөөлөгч, за эсвэл тэгээд таны өмнө бас нэг зарим хүн оролцсон. За, бүр христийн шинтэй бүрийн одоо нөө бидний ютубер үздэг киночдын одоо хүмүүс маань бүр христийн пастор хүн байт юм байлаа. Гих мэдчлэн төрөл бүрийн зочд оролцож байна. За, өнөөдрийн хувьд бол яг зарим хүний төлөөлөл бол 2 дахь хүн маань оролцож байна. Тэгээд өмнөх бас зарим хүний подкастнаар бас нэлээд хоёр хуваагдсан иймэрхүү учиртай юмнууд байсан. Тэгээд бас танаас тэрийг бас лавлаж асуумаар байна да. Дээрээс нь бас таны нөгөө бүүгийн талаар судалгаа хийдэг. Одоо жишээ нь та түрүү ярьсан подкаст гэхээс бүүнд одоо жишээ нь христийн шинэ библи гэж байдаг те. Одоо исламын шинэ Коран судар гэж байдаг. За, мэдээж шарын шинд бол ингээд маш олон судрууд байдаг гэдэг ч юм уу те. Яг бүү мөргөлийн одоо шүтлэг гэж хэлдэг лөө. Шашин гэж болох болохгүй шашин биш те. Яг ингээд өөрсдөө ингэж барьдаг юм чиг шугам судар гэх юм бол байхгүй те. Тийм байхгүй. Тэгэхээр бас олон талаас хүмүүс хардаг байж магадгүй байх. Яриагаа ингэж хэлээ хаа. Яг Монгол бөө мөргөл гэж юу юм гэж хэлээ. За, гоё эхэлж байна. За, яг мэдээж түрүүн хэлсэнчлэн бөө мөргөл бол аливаа шашин шүтлэг үүсгэхээс өмнө байсан хүн төрлөختний хамгийн анхны шүтлэг мөргөл бол бөө мөргөл. За, хамгийн наазах нь бол одоо хатны сүг зурагч юм археологийн олдруу эдрээс үзэх юм бол хамгийн наандаж хүн төрлөختөн бол 7000 жилийн өмнө ямарчсан бөө мөргөлтэй байсан байна гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ нь бол одоо Христийг мэдлэхээс 5000 жилийн өмнө, Будааг мэдлэхээс 4500 жилийн өмнө те бүр маш эртний бол явж байгаа. Тэрнээс цаашаа ч үргэлжлэх боломжтой. Одоогийн бидний мэдж байгаагаар. Тэр дундаа Монголын бөө мөргөл бол юугаар онцлог вэ гэхээр бидний бөөгийн мөргөл буюу энэ тэнгэр төвтэй, тэнгэр шүтдэг, тэнгэр төвтэй байдаг байхгүй юу? Мэдээж бөө мөргөл бол амнаас ам дамжиж те ахууд ингэж дамжиж явдаг. Ямар нэгэн тийм судар ном бичиг гэдэг юм байхгүй. Гэхдээ Монголын нус товчойг бол эрдэмтэд судлаад энэ бол яалчгүй юм тэнгэр шүтлэг бөө мөргөлтэй хүн битсэн байна гэж үздэг. Тэгэхээр яг тэр бас бидний нэг тарлын бас барьж үзэх ёстой ном байж болох юм. Тэрнээс яг албан юм байхгүй. Гэхдээ зүгээр юу хийсэн гэж ярьдаг юм. Өвхрийн ширэн дээр те одоо атсах тэр дээр одоо бөө мөргөлийн талаар маш нарийн нандин юм бичсэн зүйлсүүд байсан гэж ярьдаг. Одоо тийм одоо домын гэдэг янз янзын юмнууд биччихсэн зан үйлийн ч гэдэг юм уу бөөгийн онгор шүтээнүүдийн талаар ингээд дэлгэрэнгүй бичсэн итэр тиймэрхүү байсныг н ардын өвсгөлийн жилүүдэд шатаацсан итэр гэж ярьдаг. Бас ч гэж бас нэг юм нэг одоо төмдийн алтан хаанаас ахуулаад шашин Монголд илүү их дэлгэрээд за тэгээд тэр манжинч тэр бодлого байсан бөөр нарыг нэлээд хавчж хорж алж устгах тийм бодлого баримталж явах үед бас тэр их нууц те хүнд дамжуулъя гэсэн юмудаа тэгж тэмдэглэж үлдсэн юмуд бол байдаг юм тийм ярианууд яг бодтоор бол хараагүй л дээ. Гэхдээ үнний ортой тэрийг нь одоо устгахсараад хамгийн сүүлчүүдийг нь ардын өвсгөлийн жилүүдэд л одоо нийлэн устгах шатаасан гэж бол үздэг тийм судалгааны юм бол байж л байдаг. Яг таасаа хэлж Монгол бөө тэнгэр төвтэй гэж үзэж байна. Ер нь би
Би юу ч сайн мэдэхгүй л дээ. Миний мэдэхгүй асуултаас үзэж мэдэхгүй л байгаа гэж бодож байна. Тийм болохоор асууж байгаа шүү. Би танаас амар энгийн элементарны юмнууд асуугаад иж магадгүй те. Ер нь бол ихэвчлэн Азийн орнуудад бүү мөргөл их байдаг юм шиг байна. Солонгос, за Хятад, Япон гэдэг ч юм уу те. Таиланд, Вьетнам тэр чинь бас бүгд л юм шиг үлээ. Энэ Европын орнуудаар байхгүй байгаад байна уу эсвэл ингэж энэ үе уламжлалт дамжиж ирээгүй юу гэдэг зүйл асуум байна. За зөв. Яг нь Азийн орнуудад бол илүү түгээмэл хадгалагдчихсан байгаа. За тэр дундаа бол хамгийн сайн хадгалсан нь бол одоо бол Солонгос өдр бол өөрсдийн бөөг бол их дайггүй бас хадгалаад үлдсэн. Гэхдээ бид нартэй харьцуулахад бол шал өөр хэм маягтай л та тий. За ялангуяа бас энэ Сибирийн овгтгууд тий Тунгус, Ивенг, нэг Наасч гэдэг юм уу. Эднэр бол бөөм мөргөл их дайггүй авч удалцсан. Мөн төвдүүд ч бөөм мөргөлтэй байсан. Бонг гэдэг тэрийг. Төвдүүд. Тийм одоо бурхны шашинд орохоос ч бөөт байсан баг. Одоо ч тэр бонгийн шашинтай тийм хүмүүс нь байдаг. Төвд ч гэсэндээ бөөт байсан. Европын орнууд ч гэсэндээ бөөт одоо тэрийг нэг дүрслэхтэй нэг юм жоо фантазив гараад нэг одоо тийм шулан молом гэж дүрслээд байгаа чинь ерөнхийдөө бөө байхгүй юу. Дундад 100-ны үед чинь нэг шулмыг одоо тэр устгах алах тийм үйл ажиллагаа явуулж ирсэн шүү дээ. Дүүжилч тэр гэл тий. Тийм шүү дээ. Нөө загалмаатны аяндаа маань үед бол тий. Тэд нар чинь нэг өсөндө тухайн цаг үеийнх л бөөнөр байхгүй яг бид нартэй харьцуулахад нэг одоо арай өөр байгаа болохоос биш агуулгын хувьд л адилхан л юм. Тэгээ Оросууд ч байдаг. За Африкийн орнуудад бол бас байдаг тий. Тухайн газар орн өөр ингэсэн өнгө аястаагаар л одоо би үүсэж ирсэн болохоос биш. Тэд нар бол бас л тэр сүнслэг зүйлстэй харьцдаг бөөнөр л байхгүй. Библиэлд бүгд хүлэншүүлсэн байдаг та мэдгүй. Би Библийг бүтэн уншиж байсан. Тийм. Гэхдээ Библи дээр бол бөөг бол баг алал гэсэн байдаг. Яг гэсэн байдаг. Нөгөө нэг иш үзүүлэгч гэж байдаг бөөтөө. Тэгэхээр ер нь бол иш үзүүлэгч нөгөө бурхнаас өгсөн бэлгийг ингэж буруугаар ашигладаг хүмүүс бөө бол ингэж буруу гэж үздэг те Библиэлд. Тийм. Ер нь энэ ямар утга учиртай юм бэ? Ер нь гэхдээ зүгээр би танаас ингэж ерөнхий зүгээр сонирхолтой асуух гэдэг. Бүүгийн шашин бүүгийн одоо энэ бүүмөргөлийн цан үлд бусад шашнуудыг яаж үздэг юм бэ гэж л хэлэх гээд асуух гэдэг шүү. Айгуу гоё асуулт. Зөв. За ямар ч сан тэр Библийн тухайд бол одоо нэг Адам Ева хоёрыг чинь сатан буюу одоо Люцифергийн сахиусан тэнгэр байж байгаа сатан болдог шүү дээ тий. Тэгээ нөгөө могоон дүрээр ирээд нөгөө хориотой жимснээс идгэж ятгаад нүгэлд унахсан гэдэг тий. Тэнгууд л одоо бас христийн тиймэрхүү номлогч пасторууд болохоор бөөнөр чинь могоотой хоёрхон байдаг ч гэдэм бид чинь нэг одоо идэл хэрэгэлтэй могоо дүрсэлсэн зүйлсүүд аяг түгээмэлдэг байхгүй. Тийм учраас ингээд чөтгөрийн гар хөлч гэдэг юм уу нэг тиймэрхүү тайлбарууд яваад байдаг. За мөн тэгээд иш үзүүлэгч, мэрэг төлөгчдийг бол одоо бурхнаас таныг төөрөгдүүлж байгаа гэсэн тиймэрхүү одоо сургаал номлолтой байдаг. Библийг би бас маш баггүй бас судалсан шүү. Тийм тиймэрхүү байгаад. Харин бид нэр бусад шашин шүтлэгт ямар ханддаг байсан бэ гэдгийг чи одоо тэр Ромын папт илгээсэн тэр Гүйг хааны тэр бичээс тэр байдаг шүү дээ. Саяхан ирж харсан те тэрийг. Тийм. Тэрэн дээр би бол тэнгэрт итгэгдсэн Монголынхаа. Гэхдээ одоо тэр бусд нэг шишин шүтлэгт чиний худал хуурмаг гэсэн зүйл байхгүй шүү дээ. Бас мөн хааны хэлсэн үг шүү дээ. Хороо дээр олон бурхан шашин байна. Гэхдээ бид нар мөнх тэнгэрийн хүчиндор төрж бас өхөж түнцэгч чулуун зүрх сэтгэлээр ханддаг гэж. Дээр нь одоо энэ хар хорон хотод чинь бүхэл шалжны төлөөллүүд байдаг байсан гэж байгаа. Хоорондоо бас тодорхой хэмжээнд ном хаялцдаг байсан гэж байгаа. Тэгэхээр бид нар бол хэдий аяндаа хийдэг байсан ч гэсэндээ ёс суртахуун бусдын итгэл үнэмшлэрүүд гэж халддаггүй байсан байна. Ер нь бол. Тэгэхээр бид нар бол альва шашин шүтлэх хүнийг шүтэх эрхийг нь өгдөг гэж ямар ч улс орныг эзэлсэн байсан. Тэр бурхан шүтлгийг нь шүтэх эрхийг нь өгдөг. Тэрнтэй нь бол халддаггүй. Харин бид нар өөрсдөө бол мөнх тэнгэрийн хүчиндор төрж бас үхдэг гэсэн тэр одоо үзэл баримталтай байж нэгсэндээ бид нар бол тэнгэрийн дор одоо оршдгоо гэсэн те тэнгэр төвтэй тэр шүтлэг нь бол өөрсдийнх энэ бусдын шүтлэгийг бол үгүйсгдэггүй. Ер нь бол бид нар тийм нэг юм шашин шүтлэгтэй холбоотой аяндаа бараг хийгээгүй шүү дээ. Яхаа нөө элчийн алж устгаат ч юм уу иймэрхүү зүйл хийсэн болохоос шүү дээ. Яг үнд Монголын түүхэнд гэхдээ яг шашнаас л аяндаа хийсэн зүйл байхгүй хаа. Байхгүй тий. Чингис хаан хэлсэн байтгүй Чингис хаан ч гэсэн бусдын шашныг хүлэншүрдэг гэсэн тий. Үгүйсгдэггүй байсан тий. Тийм л энд гэхдээ нэр яг ингэж бодсон чинь манай ямар гоё юм бэ. Ерөөс шашнаас олж тэгэхэд Европод бүр
шашнаас олж амар юм болж Шашнаас бол тийм. Тэгээ шашны бүр амар том аян дайнууд болж ирсэн. За би тэгтээ энийг ерөөсөө мэддэг байсан ч ерөөсөө ингэж бодож үзэж байгаагүй юм. Отаахаа ер нь бол яг бөө мөргөл ингээд нэг жоохон хүмүүс ингээд нэг итгэхэ болцсон гэдэг ч юм эсвэл хүмүүсийн буруу ойлголт за зарим нэг хүмүүсийн үйлдэлээс л бас буруу ойлголтууд маш их байдаг гэсэн үг та. Энэ талаар би бас асуумаар. За хуурамч бүү жинхэнэ бүү гэж за ялгах аргагүй л байх л та. Үнэхээр ялгах энгийн юм бол очоод те. Гэтэ зүгээр энэ ингэж хуурамч зан үйл ингээд бөө юм шиг ингэж жүжиглээ тоглоод байгаа нь өөрт нь ямар халтай гэсэн. За нэг юм хэлчихмээр байна. Чи миний бодсныг бол айгу мундаг юм асууж байна. Яг иймэрхүү бид нар бол одоо бүр юм дараагийн төвшөнд юм ярих хэрэгтэй байхгүй юу? Хүмүүст хэрэгтэй зүйлийн талаар. Тэгэхээр юу л байна л да. Хуучин бол ямар хүн бүү болдог гэсэн бэ гэдгийг би чамд эхлээд тайлбарлаад өгье. За Монгол дунд хэдий бүх цаг үед л бүү байсан тийм үү? Хэдий ингээд янз янзаар хилмигдэж хороогдож алд устгаж тий бүр 200-300 бөө амьдаар нь булсан гэтэргээ түүх байгаа шүү дээ. Тэндээс 2-3 нисэж гарсан ч гэдэм юм уу тий. Гисэн ч гэсэндээ бүү бол яг бүр ингээ орд тас байхгүй болчихоо. Тэгэхээр заашлаа. Тэгэхээр ямар юу хүн бүү болдог гэсэн бэхээр тухайн цаг үеийн хин хамгийн ухаантай хин хамгийн шударга үнэнчин зоригтой бас хин айгу тийм мундаг хүн чанартай зөөлөн сайхан сэтгэлтэй юм тий. Одоо хүний тэр 9 шид сорон бүрдсэн хүн нь бөө болдог байж, бөөлдөг байж, тэгж бусдыгаа чиглүүлдэг, бусдаа зөвлөдөг гэж. Тэр үед одоо Марко Поло ч юм уу Брүк тэр Рашид Адийн судыг үзэх юм бол хаан язгуурт нуттай хамгийн ойрхон байдаг гэсэн гэд бөөг ингэв. Тэгэхээр тийм хүн л тэр одоо бусдаа зөв зөвтэй зүйлийг заадаг, сургадаг, чиглүүлдэг, олон үүрэг гүйцэтгэдэг, за мөн зарим нь эмчилдэг. Энэ цаг үед яагаад юм болчиход байна? Аргагүй л те үнэхээр олон сөрөг мэдээлэлүүд явж байгаа. Тэр нь ч бодтой. Тэгээ бөөгийн талаар маш сөрөг мэдээлэл зөндөл аваа байлгүй. Энэ дээр юу вэ гэхээр хэн бөө болох ёстой вэ гэх тэр хүн нь бөө болохгүй байхгүй. Харин бид нар юмыг сайн мэдгүйгээсээ болоод судлахгүйгээсээ болоод зүгээр хийсвэр юм одоо хитрхи хийсвэр төсөөл давтаад тэг мохор сосог сүсэг давтаад нэг хүн дээр очиж чи бүү болох гэсэн чинь за би бөө л болох хэвээр юм бүү болохгүй мэн гэд архинд орсон ч юм уу те амьдрал нь бүтлгүүцсэн ч юм уу салд сарнсан ч юм уу иймэрхүүний хүмүүс нэг юм хүн дээр очихоор наадах чинь бөөтэй холбоотой гэд тэгээд яг жинхэнэ бөө болох нь биш нөгөө яг чин үнийг хэлэхэд хамгийн шилэгдэл хүмүүс нь биш хамгийн сул дорой хүмүүс нь бөө болж байгаа. Ийм хүмүүс эргээд нийгэмд ямар ойлголт өгөх нь ойлгомжтой байхгүй юу? Тэгэхээр зөв бөө худал бөө гэж байгаа. Харин жинхэнэ бөөг бид нар яг одоо цаг үед бол одоохондоо бол арай ярих болоог баг. Яг жинхэнэ бөөг бол энэ бол яг харцаагүй байна. Яг зүгээр одоо Монголд нэг 25-аас 30-аад мянган бөө байна гэж байна. Тэндээс нэг алстай 20-30 жилийн дараа ганц нэг жинхэнэ бөө гарч магадгүй. Зүгээр яг хаа. Түүнээс биш яг жинхэнэ бөөгийн талаар ярих юм бол би маш гоё зүйлсүүдийг бас ярьж чадна. Одоохондоо тэр төвшөнд очив. Яг тэгэхээр одоо Дүмдийн Алтан хаанаас ахуулаад за тэгээд тэр манжийн янз янзын бодлого дараа нь ардын өсгөл гэл бараг 400 жил нэг бөөгөөс хол хөндөй бөө нуугдмал хавчигдмал тийм байсан цаг үед нэг 90 оноос ш дөнгөж ирэхэд бид нар бараг нэг цагаан цаасан дээр эхэлж байгаа байхгүй бараг л. Тэгэхээр чи одоо бид нарт бол нэг бүүд чи нэг 20-30 жил чинь дэндүү жоох хугацаа байхгүй юу. Тэгэхээр одоо бид нар бол нэг жинхэнэ бөөгийн талаар бол одоохондоо ярихад арай эрт. Тийм ээ. Яг 20-аас 30 мянган бөө байна гэж шүү дээ тийм. Би бас таны хийсэн дээр нэг юм асуусан байна. Нэг угаасаа хүн аргаа барахаараа би шишний байгууллагт юм уу бүүдэр лам дээр очдог гэж боддог. Ер нь аргаа барсан үл очдог. Тийм. Үнэхээр л хүүхэд найрагтаар суугаал заваагаал нөхөр найрагтаар суугаал заваагаал байвал үгүй тий очихгүйгээр яах юм битээ тий. Санаа зовж л байгаа юм чинь манай нөхрийн ингээд үүж тэгээд үүж хүмүүс очдөг л бах тий. Тэгэхээр аргаа бачаа гэж бодож. Тэгсэн чинь тийм үнийг авчиад бүүтээ ингээд холбоол за наад түн чинь ингээд юм авах хэрэгтэй болсон байна. Онгод ингэрэг дуудах хэрэгтэй гэдэг ч юм уу. За мэдгүй юу гэж ярьдгийг мэдэхгүй л энэ тий. Ингээд байгаа нь өөрөө бизнестэй хамаатай юу? За чи яг зөв болж харлаа. Ер нь бол амьдрах хэрэгцээний асуудлаа шийдэх гэж иймэрхүү арга зам ашиглаж байгаа хүмүүс яг үнийг хэлэхэд харамсалтай зөндөө байгаа. Тэр хүмүүсийн нийгэмд амьд үлдэх гэдэг шүү дээ, амьдрах гэдэг шүү дээ. Тэгэхэд тэр нэг санхүү эдийн засгийн асуудлаа шийдэхийн тулд
олон хүмүүсийг чи онготой эсвэл за чи тийм засалтай, чи тийм хараалтай, чи тийм өрөөлтөй. Энэ бол одоо яг үнийг хэлэхэд иймэрхүү юмны тод жишээ нь одоо ингээд Монгол зөмбөлгийн тулаан ч гэдэм үү янз янзын бөөнөрийг сордог нэвтрүүлэг зохион байгуулагдчих шүү дээ. Тэгээ тэр их төсвийг эргээд яаж болох юм? Нөгөө тэрийг үзэж толгоо нэргсэн тэр сүсгтнүүдийн тархийг угаажлал. Тэгэхээр энэ бол тийм ээ тийм байгаа. Харамсалтай. Яг энийг одоо асуудаг нь зөв буруу би сайн мэдэхгүй байна. Зүгээр асуусан. Би ингээд одоо ингээд тэр ингээд юун дээр өмнөх ингээд дугаар дээр би ингээд жинхэнэ бүү байна гэж бүтсэн хүмүүс амирх байгаа байхгүй. Би одоо ингэж жоо айсан зав байхаа. Та чи буруу юм асуу хүндээс ярьж болдгоо болдгоо байдгийг шүү гэнтэр гээл те. Би бас жоо айсан гэхдээ мэдгүй дамаагүй би нэг худлаа юм асуугаагүй хүн дудлаар гимиг юмч асууж гэж бодож байна. Хүн одоо чинь таны хувьд онгод би тэгтээ та ярихгүй ч байсан болов шүү. Зарим мэдчих болохгүй юм гэж байгаа те. Онгод тэнгэр буух үед таны сүнс өөр хайчихдээ. За тийм. Ер нь бол хүн болгон энийг л асуухыг хүсдэг. Бас би маш олон удаач хариулж байгаа. Сүнс хаачдаг вэ гэж. Урд нь бол ийм байдаг гэж. Би энэ дээр нэг ихлээд гоё хариулт хэлэхийн тулд жоохон нэг төвчхон түүх яриад. Гэхдээ би цагийг чинь их хүрэхгүй. Урд нь бөөнөр өөрийн ингэ тэр оюун санаагаар тэр онгодондоо хурж очдөг гэж. Тийм өөрөө хурж очдөг. Тийм одоо аяас бэлэгтэй байж. Тэгээ хамгийн сүүл тэр онгодод хурж очисон бөгөөл тэр бариул удган гэж байсан гэж байгаа. 9 өдөр 9 шөнө ус уухгүй, хоол идэхгүй, тэр хингэрийн дуг тасалахгүй, тасралтгүй бүүлсэн гэж байгаа. Тэг яг нэг хүмүүс өөрөө эргээд янз янзын муу мухаа бодол давтан сөрөг болно ингэснээс болоод тэр оюун санаагаар тэр онгодондоо хурж чадхаа болоод тэгээд эренгуут л тэр онгодыг гойж дууддаг болсон байхгүй юу? Домогт бол. Тэгээд хамгийн сүүл тэр онгодонд хурж чадсан бөгөөд тэр бариул удган 9 өдөр 9 шөнө хингэрэгнийхэн дуг тэр тасалахгүй бөглөөд сүүлдээ тэр хүний хүч нь барагдахын үед бөөгийн хүч нь сэргээд тэрийг сэтгэлийн тэнхээ төвчээр ир зориг гаргаж байж тэр онгодын оронд хурж чадсан гэдэг. За энэс хойш тийм дэний чадал гаргасан бөө байхгүй гэж байна. Харин өөрөө хурж очихын тулд 9 өдөр 9 шөнө гэдэг идэхгүй ундахгүй тэр одоо хингэрэгний дуг тасалахгүй тосоо зайгүй бүүлсэн гэж байна. Тэр нэг газар суусан ч ихтэй. Тэр асар их төвчээр байгааз. Тийм ээ. Тэгэхээр тийм хүн бол жинхэнэ бөө байх нь шүү дээ. Тэр бол жинхэнэ бөө байхгүй юу? Тэгээ ганцхан гэхдээ тэр шинжлэх хэлж байгаа юм шүү. Харин одоо энэ цаг үед бид нар ерөнхийдөө хүн төрөлхтөн чинь нэг цаг үе нийгэм амар сайхан болох тусам илүү их нэлхраал, эмзэг болоод, стресстэй болоод, гомдомхой, тэгээд маш шүүмжлэмтгий те. Улам бүр тийм болоод бидний цаг үед бол одоо тэр дайны юм одоохондоо гаргаж чадаагүй наа. Харин тийм учраас бид нар тэр онгог тэгих тэр онгодын тэр оюун санааг өөрийнхөө оюун санаатай нэгтгэж байгаа юм байхгүй юу? Хүмүүс яг үнэн л байх хэрэгтэй. Би худлаа ярих маш дургүй. Худлаа ярьж байгаа нэг ч маш амархан мэддэг. Янз янзын хүмүүс юм хэлнэ. Би өстөл луунаал тэнгэр дээгүүр нисэж байгаа дэглээ бараг ингээл 5 диваажинд очиод ирлээ мэрлээ. Тим уулан дээр сууж байгаа ирлээ мэрлээ. Энэ бол бүгд худлаа. Онгод гэж тэр сайн бөгөөс гарсан эцсийн амьсгалаар гарсан тэр мэдлэг, ухаан, ур чадвар, авьяас бэлгийг бид нар одоо гэрэлтэй ч юм эсхийн ноосон шингээгээд хүн бүтээгээд гэртээ онголоо тэр гэр онго шүтэн бол чинь тийм үү хээр гадаа онгол чинь хээрийн онго шүтэн бол чинь тэр оюун санаа эрчим минерийг эргээд миний оюун санаатай нэгдэж надад ирэх нь тэр онгод болж ирж байгаа юм. Тэгэхээр яг жинхэнэ үнэндээ миний оюун санаа тэр оюун санаатай нэгдэж байгаа зүйлийг бүүл тэр онгод орох процесс гэж ойлгож болохоос биш зөвхөн нэг юм фантомас сэтгэлгээний юм бол тэр бол худлаа. Та тэгтээ би яг зүгээр ингээд сая яригч насалцсан уу? Үгүй зүгээр. Яг ингээд амар ихтгэлтэй байна л та өөртөө тий. Гэтэ та энийг гэсэн өмнө нь подкаст дээр ч эсвэл өөрөө ч ярьж та юу хэрэглээд юм бэл ч тий. Хэлжсэн ингээд шууд. Зөнд. Бас тайхгүй нөө. Юунаас ч яах. Би ягаад тэгвэл ингэж боддог байсан бохоо хаа. Надад хамгийн их ингээд ирдэг хариулт нь болохоор ингээд сүнс маань солигдоод би ингээд нэм тэнгэр дээр өждөг мэждэг гээл те. Тиймэрхүү хариулт бүр зөндөө ирнэ. Тэгэл би айраг майраг угаал тэгэл байж хаад л. Ял буцаага ярьчдаг гэсэн шүү дээ. Яг таны хариултыг би анх удаа сонсч байна. Тэгэхээр таны одоо оюун санаа ингэж нэгдэж ингэж онгод бууж ирдэг гэж ойлгож байна. Одоо тэр онгодтой яг онгод ч бас дотор хүн төрлийн хүн бус төрлийн ч гэдэм юм уу
Одоо 9 шидийн л юм байна. Тэр бөөдөр чинь альбин чөтгөрч ирж байна. 9 шидийн л юм ярьж байна. Тэр чинь тэр оюун санаагаар нэгдэж байгаа юм баггүй юу? Бас онгод орно гэдэг чинь хүмүүс заавал биед нэг юм орно гэж ойлгодог. Онгод янз янзаар гарч ирнэ. Зүүд нойроор гарч ирдэг, илэрдэг онгод байна. Авьяас бэлэг, урд дуугаар илэрдэг, барай дом, мэрэгэрч гэдэг юм уу. Зүгээр онгодтой хэрнээ бөө биш хүмүүс зөндөө шүү дээ. Одоо чинь би Чонымын шүлгийг маш их уншдаг. Зүгээр бодол төрдөг байхгүй. Энэ хүн бас яалтчгүй тийм урлагийн үнэхээр онгодтой хүн байж дээ. Тэгтээ бөө биш шүү дээ тэр хүн. Зүгээр онгодтой л хүн байхгүй. Тэр онгод гэдэг зүйл ганцхан нэг өвөө эмээ орж ирдэг юм шиг ойлгоод байгаа бол биш байхгүй тэр. Хүмүүс тэгж маш их төөрөлдөж байна. Тэр биш тий. Зөрөгтэй маа гоё ярилт байна. Тэгээд энийг манс хүмүүс гоё хүлээж аваасаа гэж үзэж байна. Би тэгээд энэ студид ярихаас ч яагаад төгөлцсөн. Одоо хамаагүй юм. Хараалж даг. За энэ сэдврүү за одоо орой. Хараалж даг хийдэг бөө байдаг. За эсвэл нэг ийм яриа байдаг заахаа. Бас төгсгөлийн үнтэй бит юм бодолцаарай гэл. Та мэдгэлэх те тийм яриа байдаг. За 9 аюултай хүмүүс чинь наадуулж шүү гэл те. Надад чи үүрийн удмаар нь залгичдээ шүү энэ гэл. Бөө гэдэг хүн яг хараалж чаддаг хийдэг юм уу? Эсвэл хийдэг үл хийх ёстой юм уу? Эргээд одоо карма нь юу гэдгийг гэдэг талаар ярмаар. За гоё сэдв байна. За ямар ч гэсэн бөөхөн хараал хийдгүү гэвэл маш ойлгомжтойгоор тийм ээ. Бөөхөн хараал хийдэг. Чаддаг. Хийхдээ бүр хамгийн сайн хийдэг. Одоо нэг ийм түүх байна. Дээхэн үед энэ Дэлав хотогт одоо Монголын нутгаар явж байгаад нэг бөө бүлэгтээ таарсан байна. Тэгээд тэр бөө бүлжсэн тэр бөөхөн хараал хийчих. Тэгээд тэрийг нь сонсож байгаад Дэлав хотогт ухаалт ончиж. Тэгээ арай хийж сэргээд ингэж хэлчих. Ийм амар үг хэлүүлсэн хүн чинь өгөхгүйгээд яах вэ гэж. Дараа нөгөө бөөнд хүнд одоо засал хийгээ хүн аврах гад ингэж өрөөл хэлчих. Тэрийг нь сонсоод Дэлав хотогт уйлсан гэж. Тэгээ дараа нь ийм гоё үг хэлүүлсэн хүн чинь амьдрахгүйгээд яах вэ гэсэн. Тэгэхээр бөөхөн бол аврахаа аварж алхаа алдаг байсан байна. Харин яагаад бөөхөн хараал хийгээд байгаа. Энэ юу вэ гэхээр нэгсэндээ бөө чинь маш олон үүрэгтэй байхгүй. Одоо бол бид нар нэг юм үзмэрчийн үүргийг бөө бол нэг үзмэрч юм шиг ойлгохтой нэг юм мэргэлдэг хүн шиг. Тусдаа ойлголтууд уу? Тусдаа л тий. Би ч хаа зүгээр үзмэрч гэж яг үнтэй боддtiin юм уу? Яг хөө тэр чинь бөөгийн чадах юм нэг жижигхэн хэсэг л байхгүй юу? Ерөнхийдөө нэг тийм гол юм ч биш. Жижигхэн л хэсэг нь. Тэр мэрэг төлөв бол. Яг үндэ бол тэрийг сураад эзэмсээд ингээд тэр нэг чухал биш юм байна гэдгийг бөөхөн бол ойлгоно. Тэгээд бөөхөн чинь бас нөгөөтэйгүр одоо тэмцэгч байж, бас шудрагоосыг сахиулагч байж. Одоо альва хоёр хүний зарга юмыг одоо бөөхөн шүүдэг байж. Бас одоо цаг үеийг бодох юм бол нөгөө шүүгч нарын үүргийг гүйцэтгэдэг байсан мэт бас эмч нарын үүргийг гэл тэ. За мөн нөгөөтэйгүр альва бүх юмд байдаг өөрийгөө хамгаалах нэг арга нь тэр хараалж чаддаг юм нэж. Одоо Христийн шашинд Сатан, Люцифер, антихристүүд гэж байдаг шүү дээ. Одоо нэг тийм хартлын шидэнгүүд нь одоо бурхны шашин ч гэсэндээ маш тийм харт талын тийм эрдэмийг эзэмшил лам нар хүртэл байдаг шүү дээ. Тийм догшин сахиусууд нь ч байгаа. Тэгээ тэрнтэй адилхан баггүй юу? Тэгээд ялангуяа бөөнөр энэ хараалыг хамгийн хийжсэн тэр манжийн энэ үед одоо монголчууд тэ одоо манжууч нь жоох асуудалтай үе байлаа шүү дээ. Тэгтээ би яг манж бол Монголыг яг эзэлсэн гэж боддгоо. Яг түүхээ өвдөө судлаад үзсэн тийм юм биш. Зүгээр яг нэг тиймэрхүү байгаа шүү дээ. Тэдний эсрэг бөөнөр жинхэнэ тэр харт талын хүчээ гаргаж тэмцдэг гэж. Бүр тэр битгийл одоо энэ манжийн эсрэг үү? Тий. Одоо манжийн төрийг чинь бүр гацны хөрснөөс арчсан чинь нэг ганцхан удган байсан гэж ярьдээ шүү дээ. Ганцхан удган. Монгол удган. Тий. Энэ ийм түүхтэй. Би тэгэхээр одоо энэ дээр бол хараалж чаддаг яага байдаг вэ гэдгийг ойлгож байгаа. Манжийн одоо ингээд сэргүүд нэг л юм болохгүй байсан байна. Ингээл зэр зэвсэг нь илүү те тэгэл нэг л сайн байсан хэрнээ хүний тоогоор илүү ирнэл Монголын яг энэ хойшоогоо энэ хойд хэсэг рүү орж ирч чаддаг байж. Тэгэл замд нь үер болоод ч юм уу янз янзын болоод идэг. Тэгээ манжууд өөртөө бөөт байсан байхгүй юу. Тэгээд манжийн тэр их мундаг бөөгөө бол гахаа бөө өтер гэдэг байсан баг. Тийм бөөтөө тэр бөө нь манжийн ханд энэ Монголын бөөнөр бидний эсрэг юм тэмцээд байна. Энэ Монголын бөөнөрийг устгахгүй бол эдний амин зүрхэн тэндээ байна. Эргээд эдгээр хизээж маш хүчрхэг болж магадгүй. Тэгээ эднийг устгах хэрэгтэй. Тэгээд энэ бөөнөр эсрэг их юм хийж эхэлсэн гэж байна. Тэгээд нэг хідэн бөөнөр тэндээс одоо аимшигтэй хүчтэй юм гээд биднийг дараад байна. Тэрийг олж устгахмаар байна гэд. Тэгээ бүр хичнээн илүү туршуулууд ингээд зүс царайгаа хувиргаад ингээд явсан гэж. Тэгээ нөгөө бөөг байгаа газрыг олсон гэж. Тэгсэн чинь нэг борог эртээ ганцхан нэг хөгшин эмгэн байсан гэж.
ганцаараа амьдардаг. Ерөөсөө тэд нар ч бүр амар олуулаа тэнд нийлцсэн юм хийгээд нэг гэж бодсон гэж. Тэгээд нөгөө нэг Монгол гэрэн дээр дотгоор нь завсраа нь харсан чинь чөтгөр шулмал тэгж хардیں۔ Та нар ороод ир гэсэн гэж. Тэгээ ороод ирсэн чинь нөгөө юм одоо бараг нэг аягтай цагаа даах уу гэмээр л өгшин байсан гэж байгаа. Тэнгуудлаа за та нарыг би одоо тим цаг хугацаанд энэ хөрснөөс тэр чигт нь арчна гэж хэлсэн гэж. Хаанда хэлээрэй гэдэг. Тэгээ нөгөөдөл нь тэрийг нь одоо хэлсэн ч юм уу хэлээгүй ч юм уу мэдэхгүй. Ямар ч сан тэнгуудлаа нөгөө удгаан чинь нутгийнхаа 4 хүчтэй хүнийг арай залуу тийм бүх хүнийг дуудаад өөрөө шүн бөөлжиж шүнжэнгөө бөөлөл. Тэгээ ингээ хингэргээ ингээ газар тавьсан чинь хингэргийнхэн тэр арсны дундаас ингээ цус ингээл нэвчээд оглож үсэж гараад ирсэн гэж. Тэгээ сүлд ингээ хингэргийн цусаар дүүрсэн гэж. Тэгээ 4 бүх хүн арайчууд өргөж исэн гэж байгаа байхгүй. Наатаха одоо тэр зүг рүү цац гэж. Энэ бол хараал ингээд эдрийг би газрын хөрснөөс арчлаа гэд. Тэгээд тэр чинь яг одоо 1911 оноос хойш манжууд чинь баг ингээд битэр салан тусгаалаад юу ч болоо 20-т хот чинь нэг юм жижигхэн нэг юм худлаа нэг юм баг нэг юм болцсон байсан шүү дээ. Тэгээ одоо манж гэдэг үндэсний юм чинь баг одоо хөрснөөс арчигдчихлаа шүү дээ. Ганц нэг гэнт манж цустай хүмүүс байдаг л баг. Үнэс шиг ингээд бүр юу ч хөө арчигдлаа шүү дээ. Энэ бол тухайн цаг үеийн хамгийн хүчтэй одоо агрын ээж хэмээх онгод болсон Баглан гэж удагны хийсэн хараал байсан гэж ярьдаг байхгүй. Ганцхан удагны. Тэгэхээр тэр яагаад хараал хийсэн бэ? Ойлгомжтой баз. Гэхдээ тэр хүн Монгол үндэсний төлөө, Монгол цусны төлөө те. Монгол ард иргэдийн төлөө хараал хийсэн биш үү те. Би бол ингэж ойлгодог байсан байхгүй. Хараал хийдэг бөөгж тустай байдаг юм байна. Тэрийг хариулдаг, хамгаалдаг бөөгж тустай байд юм байна гэдэг ч юм тэгж ойлгодог байсан. Бас тиймэрхүү зүйл байна. Байгаа. Ер нь их тийм хараалч ин гэдэг гэж байгаамаа. Их тийм догшин ширүүн хүн дээр одоо тийм их тийм бас нэг хартай хортой тийм онгод ирэх нэг ховор эд ингэ тэр чинь нэг юм тэнцвэртэй юм оршихын тулд одоо нэг юм алиавны чинь тэнцвэр эрэхтэй шүү дээ. Тэгээ яг нэг тийм үнэхээр энэ тэр айхтар догшин ширүүн дээр тийм онгод айх бас яг өөр шиг тийм айхтар юм ширүүн юм заяачхаараа тэндээс маш амар юм гардаг юм маш хүч. Тэгээд монголчууд тийм амар хараалч бөөгөө цагаан бөө гэж одоо зөөлөж дууддаг гэсэн бохоо нэрийг хэлэхээс зэрлээд цагаан зарим цагаан удган ч гэдэм үү цагаан бөөгээд тэгээд тийм айхтар хараалч тийм догшин бөөгөө өнгөрөхөөр нь ийм хүн ахиж төрж болохгүйгээд хар чулуугаар дарж өршүүлдэг гэж. Одоо юу гэдүүлээ? Улаач өнгөрөх гэж ойлгож байна. Гэхдээ улаач гэдэг үг арай сүүлийн үеийн л да. За. Хилцэн талаас. Тэгээ дахиж ийм хүн битгий төрөөс гэж хар чулуугаар дарж оршуулад тэр хүний талаар хинж дурсахгүй хинж ярихгүй тэр чигт нь мартуулдаг гэж. Одоо тэгэхээр энэ хүмүүс ч бас нэг юм аваа болгон чинь бас нэг тийм хүн шүтдэг ёстой юм бас биш байхгүй юу? Тийм муу имийг дарсан аваа итэр гэж байдیں۔ Тэгээд тийм бөөгийн тийм юуг бол би яг бодтой нүдэрээ харж лсэн. За уучлаарай. Би дахиад таны үгж тавтаж байна. Аваа болгоныг хүн шүтээ дахиад байх хэрэгтэй биш гэж үү? Биш шүү дээ. Болохгүй шүү дээ. Зарим нь бол юм зарим юм дарж ингэж аваа болсон мэт гэсэн үг. Тэ овч олон янз. Муу муухай имийг дарсан овоо гэж байна. Нөгөөтэйгүр болохоор нэг хил хязгаар имийг тэмдэглэсэн овоо гэж байна. Одоо эндээс наашаага манах эндээс цаашаа танах ч гэдэг юм тий. Тийм имийг тэмдэглэсэн овоо. Яахан үнэхээр нөгөө өстө удам судар ах トゥ сэрээ нэгдэж нийлж босгосон тэрийн шүтлэг юмтай овоо гэж байна. Эсвэл уул усны одоо тий эзэн юм зориулж босгосон өстө нэг шүтэд дэдэлтийг овоо гэж бас байна. Түнс овоо болгон шүтдэг дээдэлтийг юм биш. Овооны ч бас утга учир нэг чи 5 хүүхэдтэй байлаа гэж бодъё л да. 5 хүүхэдтэйг нэг газар овоо босглоо. Нэг чулуу тавиа те. Тэр 5 хүүхэд чинь дахиад 5 хүүхэдтэй болоод өсөжөөл явна шүү дээ те. Тэр овоон дээр нэгддэг байсан байхгүй. Тэр овоон дээр яг энэ миний удмын овоо гэдээ очиход олон үеийн дараа чи битээр хэдий холтсон ч гэсэн да цусан төрлийн маа гэдгийг мэддэг гэж байдаг юм уу те. Тиймэрхүү бас уламжлалын юмнууд байсан байхгүй юу? Гэх тийм битээ бас үнэхээр шүтдэг юм ч байж муу муухай амиг дарсан ч байж янз янзын л аваа байна л да модон чулуун гэл. За ойлоо яриандаа одоо ирэх хор. Уучлаарай. Би ингээд үзэгчд маань үртэл чи ярьж байгаад нөгөөдгөө яриан сэдв үсрээ өчтөө шүү гэдэг. За тэгээд нөгөө нэг хараалждаг гэдэг бүдрээ хэлээвчсэн шүү дээ. Энэ нь эргээд тухайн одоо хийжсэн хүн дээрээ те яг амьдарч байгаа орж байгаа хүн дээр яаж тусдээ. Энэ нь зөв юм уу буруу юм уу? Одоо яг хийж чаддаг хүн байдаг юм уу үгүй юм гэдэг асуув. Одоо тэр миний саяны ярьсан түүх шиг тийм хараал мараал хийдэг бүү хаач байхгүй. Чи яаж байх вэ? Энэ төр чинь нэг жоох юм хийхээр л би сэвтчлээ бадарчлаа гэл сүйд болоод байгаа юм. Тийм.
Тэгэхээр ч үгүй яаж тийм хараал мараал хийх юм бэ? Бараг тэг замдаа өгчихгүй л хийж явах дундаа өөрөө өгч. Үнэн л юм чинь. Яг хөө зүгээр эргээд нөгөө хүн дээр яаж тусдаг вэ гэж шүү дээ. Өөд бол 9 шидийн арга байдаг. 9 бусын юм байна. Бөөгийн талаар судалж мэдэх юм бол ямар олон арга ухаан байсан бэ гэдгийг би өөрөө ч гайхдаг. Харин чи буруу зүйлээс болоод хийх юм бол өөрийгөө амийг л тавина. Одоо тийм түүхгүй шүү дээ. Нэг эмэгтэй хүнд нэг залуу бүүд уралчаад нөгөө нөхрөөс нь салах гад хараал хийгээд хүүхдийн нөгөө нэг харааж алах гад хараал хийгээд идэг. Тэгсэн чи өөрөө бүр бие нүвдөд идэг. Тэгээ нэг хөвшин бүдэр очиод одоо би ингээд ингэсэн чи өөр ингээд өөх гээд байна гэсэн чи өө чи өөх л юм ба шүү дээ. Чи чинь ямар ч буруугүй тэр хүүхдийг өөрийнхөө муухай сэтгэлээс олж алах гэж байгаа учраас чамаас гарсан тэр муу хүч чинь нөгөө цагаан юмн дээр очиж чадахгүй эргээд хин дээр ирэх үе хөвсүр дээр ирнэ. Тэгээд нэг юм үг үйд. Бөөгийн хийсэн буруу буцаад өөр дээрээ засалгүй гэж. Тэгээд тэр залуу өөрөө л хүс. Өөрөө өөрийнхөө хараалд оногдож. Ягаад тэгэхээр тэр муу муухай юм чинь зорилго нь зөв зүгээр байгаа нэг хүүхдийг хорлох гэж шүү дээ. Тэгэхээр тэр чинь нөгөө нэг муу юм чинь муу дээр очдөг байхгүй. Тэгээ байгаа онохгүй буцаа өрөөд ирж байгаа байхгүй. Гих мэт. Тэгэхээр ямар юмн дээр яаж хийдэг үү гэдэг юм байна. Ах вэ гэхдээ бас нэг чатуу матхын нийтэр янз янз юм зөндөл байна. Хаана яаж хүрэх вэ гэдэг чухал юм байна те. Тэгэхээр энэ яг зөв зүйлийн төлөөжсэн хараал байж болох юм байна тэгэхээр. Тий одоо байсныг нь одоо тэр байгаад одоо яг бараг чи бид нар ингэж байгаад шүү дээ. Тусгааруулсаа би зүгээр одоо тэнс суух гэдэг нь хүн яг зүгээр заавал тэгж тэр бол бүр амар том ингээд асуудал байхгүй те. Зүгээр яг үнхээр л хүнийг үзэн ядаад би бүр ингээл бүр нэг хүнийг бүр үнэн голоос үзэн ядаад тэн дээр очил хаа би таньс хүссэн мөнгөг өгье та ингээд өгч гэл. Мэдгүй ийм тохиолдол байдаг л бахал та. Мэдгүй би мэдгүй. Тэгэхээр ийм үйл хийж байгаа нь бас буруу үстэй. Буруу шүү дээ. Жишээ бөө хүн 90 тэгээ жинхэнэ тэр миний ярьжсэн нэг амар хараалч баг цагаан бөөтөр гэдэг үсэн гэж бас тийм хүн чинь цагаад л нэг мөнгө авч хүн хорлыг гихгүй яг үнэндээ. Тийм. Тухайн хүн тэр шийтгэлийг авах эрхтэй байх хэвээр нэгт. Хоёрт бөө хүн хараалаа за одоо би ийм хэлж болт юм болоо зүгээр яг хэлчихдээ тухайн хүн үнэн голоос үзэн ядсан байдаг байхгүй. Бөөгийн хараал тэгж явдаг байсан байхгүй юу. Түүнээс ойныг хараач, тэрийг хараач гэдэг ингээ яваад байдаг юм чаач байхгүй. Хүний хийсэн үгийг авчраал уу тэрийг ингээл заагаад юм байхгүй да. Тэгээд нэг юм хараа явж идэг юм байхгүй. Зүгээр тэгдэг мэт итгэцүү хүмүүс байдаг л байх. Тэгвэл тэрийг полиас л гэж үсэн. Гэхдээ таныг бас ингээд яг Монгол бөө мөргөлийн талаар одоо энэ түүхийн судалгаатай за тэнгэр төвтэй гэж та түрүүнд альбилж байна. Энэ талаар ингээд дуурж байгаад бол маш их баярлалаа. Ерөнхийдөө гэхдээ би таны зүгээр зарим рилийг үзчихдэг байхгүй. Заримдаа та бас яг Монгол бүүнэрлөгөө чиглэсэн өчтөв хүнүүд ингэ шидчихдэг шүү дээ. Хэлждэг тий. Гүр ялангуяа бас тэрний таймер зөрөгтэй шулуух хэлждэг. Тэрнээс надад таалагддаг. Энэ ах бол бас хамаагүй амар ярьж ин да. Энэ ах тэгвэл өөрөө юм мэддэг л хүн байгаад ингэж ярьж байгаа гэж боддог. Тийм болохоор таныг өрсөндөө миний хувьд маш их баяртай байна. Өмнөх подкастн дээр хаялцсан. Монгол зөвхөн яг Монгол цустай хөх толботой хүмүүсийг оршуулах зан үйлийн талаар ярилцсан. Тийм тэрэн дээр бас маш олон маргаан дагууллаа л да. Та бас тэрийг харсан байж магадгүй те. Одоо яг ингээд манай монголчууд их маань ихэвчлэн шарын шний дагуу ингэж оршуулах зан үйл хийдэг те. Энэ талаар бас нөгөө нэг за би одоо нэрийн дуртад яг манай өмнөх оролцогч манаас зөвхөн монгол хүн бол одоо юу ил тавьдаг гэж ярьсан баха. Тэгээ ингэж оршуулах хэвээр тэгээд бусдуул нь ингээ буруу энэ бол баг ингээ дараа төрөлд нь хүргдэггүй гэж ярьж байсан. Энэ талаар таны хувьд зүгээр маш энгийн хариулт. Би зүгээр хоёрхан өгүүлбэрийн дотор энэний бодит байдлыг гаргаж ирч чадна. Монголчууд дандаа ил тавьдаг гэсэн бол ягаад бид нар бош гонхоо илрүүлээд байгаа. Тэ? Тэгээ Архангай аймгаас Булган аймгаас тэр нэлээд сайн хадгалагч янз янз бош гонхон гараад л шүү дээ. Нэгт монголчин нөгөө нэг олон угсаатнаас бүрдсэн үндэстэн байхгүй юу? Юу гэдэг юм бүрээд халах, урианхаа гих мэт ингээд тэр чинь угсаатан болгон байна да. Тэр болгоны чинь зарим ахын соёлууд нь арай өөр байдаг байхгүй. Яг хэдий нэг үндэстэн ч гэсэндээ тий. Хоёр өөр нутаг жишээ нь бэр гуух ёсон ч гэдэг юм өөр байдаг штэ тий. Одоо нэг зочдыг дайлах ёсон ч үед юм уу тий арай өөр байдаг штэ. Тэрнтэй адилхан бас нэг яг хуу соёлын өөр хоорондын ялгаануудаас нутаг
угсаатнаас шалтгаалаад өөр байна. Ерөнхийдөө яг ингээд судлаад үзэх юм бол бид нар тийм язгууртан ч юм уу тиймэрхүү гаралтай хүмүүсээ бунхлан оршуулдаг гэж одоо болж бунхлан тэгж оршуулдаг гэж за хүннийг үе ч юм уу тиймэрхүү юм буш бунхныг үзэх юм бол тухайн хүний идэлж хэрглэж исэн зүйлтэй за бүр ингээд морь зор хүртэл гарч ирдэ штэ тий нохоо нь хүртэл гарч ирж исэн тийм жишээ вэ штэ за бүр тэрнээс өмнө бол зарим тохиолдолд бүр тэр хатан матантай нөхцөлцсөн итэргээ тиймэрхүү язгууртны үн дээр бол арай өөр хандж байна. Энгийн ард иргэдийн хувьд бол яг ээлтэй авах ёс нь бол илүү түгээмэл бас байсан. Гэхдээ зарим тэр хангаа газар бол бас арай өөр тийм ёс мос байсан байгаа. Бүр зарим угсаатнуудын хувьд бол хүний олон өндөр уулын орой дээр ч модон дээр үлгэж тавьдаг байсан ч гэдэм үү тиймэрхүү итэр байна. Юмнууд байна. Бас нэг сони юм хэлэхэд тийм одоо онго шүтэнтэй байсан байхгүй монголч бүгдээрээ одоо бурхны шашны одоо янз янзын сахиус бурхныг шүтгэхээс өмнө айл болгон тэр бөөтөө бөөг нь хамаагүй айл болгон онго шүтэнтэй байсан. Хүн болгон бас өөр гэсэн онго шүтэнтэй байсан. Тэгээд нөгөө тухайн хүн өнгөрөх үед тэр онго шүтэнтэнд хамт оршуулдаг байсан. Тэр нь дараа төрөлд нь хөтөлж явдаг байсан гэдэг бас тиймэрхүү одоо судалгаа юмуд бол байж л байдаг. Тэгэхээр л яг заавал монгол хүн бол ингэх ёстой гэсэн юм бол байхгүй л юм шүү дээ тийм. Ер нь онцлог бол байдаг л. Тийм. гэж ойлгож байна. Гэтэ яг ил тавих ёс ч гэсэн тэгэл ихтэл хитэ шингэх тийм л процесс өстэй ер нь дээ. Тийм. Төвдөд бас ил тавина. Тэр нь зөв тэр нь буруу гэсэн байхгүй. Уу яг яаж буруу зөв гэхээ хэцүү шүү дээ. Тэгэхээр тухайн цаг үедээ тухайн хүмүүсийн итгэл үнэмшил нь ямар байсан тийм тэрнгэрэл байна шүү дээ. Өшөө бүр 3-4 мянган жилийн өмнө 10 мянган жилийн өмнө ямар байсныг мэдэхгүй шүү дээ. Гэтэ ерөнхийдөө бол яг үү тэгээд ойрхоны судалгаа нь бол яг язгуурт хүмүүсийг бууршилдаг одоо бунхлан оршуулдаг. За тэгээд ангийн ард ил тавьдаг байсан. Гэтэр зарим тохиолдолд модон дээр өглөгдөг байсан. Хат чулуугаар дарж оршуулдаг байсан. Их сайн үнэ өнгөрөх юм бол цагаан чулуугаар дарж оршуулдаг байсан ёс байна. Дахиж ийм хүн гигийн цагаан төрөөсөө гэдэг гих мэт. Тэгэхээр эн чинь нэг монголч айгүй олон угсаатан байж нэг монгол үндэстэн болдог. Нөгөө угсаатнуудын соёлууд өөр хоорондоо ялгаатай байдаг. Тэрийг нэг болгох гэж одоо маргалдах юм бол одоо тэрэн шиг тэнийг юм байхгүй. Чинь төвдөж гэсэн дээл тавьдаг шүү дээ. Тийм. За нөгөө нэг нэвтрүүлгийн ивент тэлтэмтгэлтэй өөр яриа мартчихъя. За юу кроконч идэр ер нь амттанд хэр дуртай байхаа. За дуртай. Тэгтээ ер нь л яг сахар бол таргалуулж байна тий. Тийм болохоор тэргээл таргалаад шүү дээ. Тий. Дуртай алгаал таргалаад шүү дээ. Бас өнөөдрөөс нөгөө нэг SV компот гүзэлсний компот болон ширээ дээр тавигдсан байна. Тэгээд энэ компотыг бас бид тайлбарлаад өгч байгаа. Манай сахаргүй компот байхгүй. Тэгээд сахар дундаа нэг жимсний сахар, цагаан сахар орлуулагч гээд байдаг. Энэ бол нөгөө гүзэлцэн жимсний компотыг хийхэд бол зөвхөн гүзэлцэн жимснээс гаргаж авдаг сахарыг ашиглаж хийдэг. Гүзэлцэн жимсний зурмаас гаргадаг компот гэж та ойлгож байна. Тэгээд ямар ч сахаргүй бүтээгдэхүүн бис танд бэлэг бэлдсэн ба тэнд дотор байгаа баха гэж бодож байна. Тэгэд мөн Узбекистаны номер 1 брэнд Crafters брэндийн нөгөө Крокант гэж чихэр спитэрийн хувьд харагдаж байгаа шүү гэн. Тэг мөн бас энэ аяга бас дурдчихэв нөгөө нэг зис аяг байгаа. Та тэгтээ мэдээж зис аяг их хэрэгэлдэг байхгүй юу? Хэрэгэлдэг. Энэ нөгөө нэг Амра Викли шоу дээр нэг амраа ингээд нэг юм уугаад байдсан шүү дээ. Тэр аяг мөн. Тэгээд үүгүүр хийсэн хамт олондоос баярлалаа. Тэгээд 2026 оны босгон дээр бас яриа маань нэлээд хүнд эхэлж байна да. Энэ жилийн подкастууд ч бас нэлээд хүнд л орж ирэх юм шиг байна. Би яхаа зүгээр таны бүх тиймийг нөгөө түүхийн судалгаатай холбож яриад байгаа болохоор би таны ингэж сумаар санагдлаа. За Монгол бөө мөргөлн тэнгэр төвтэй гэдэг түрүү ярьсан тийм. Зүгээр яг энийг та батлахыг хүсдэггүй эсвэл таны ингэж судалгаа хийгээд байгаа нь таны яг зүгээр одоо тавьсан зорилго нь юу байгаа юм? Яг зөв. Яг би ерөнхийдөө нөгөө бөө мөргөл маань бол ингээд хитрхи ингээд бүр нэг юм бас нэг 9 шидийн байхгүй юмуд гарч ирээд хитрхи их төөрөгдөл үүсгээд туйшраад давхар нөгөө их мухар сүсгийг дагуулад тэгээд үүнээс болж бас нэг юм баахан хохирогчтой болоод тий ингээд байгаа учраас бөө мөргөл гэж юу юм бэ гэдгийг ойлгохыг судлахыг хичээсэн. Тэгээд би зүгээр ингэж бодож гинэ гэж ярих нэг өөр тэрийг судлаад түүхэнд ийм их сурвалжууд байна. Энэ дээр одоо би судалгаа хийгээд ийм хариулт гарч байна гэдэг талаас нь ярил бас нэг өөр. Түүнээс зүгээр би тэгж бодож байна гэдэг юм бол
чинь бас нэг юм жоохон хэцүү шүү дээ тий. Онцгой болчин. Тийм учраас альва юм жоохон бодит талаас нь хандахыг л одоо хичээгээд байгаа. Тэгээд сүүлийн үеийн одоо хүмүүсийн манай өмнөх үе одоо үеийн сэтгэхүй чинь бас их хитрхи нөгөө цайлга юмд аюу гоё ингээд сэтгэлээс итгэж биширдэг бол одоо үе хүмүүс нэг юм арай нэг өөр нэг материалист үзэл нь хитрхи давмгаалаад хитрхи нөгөө нэг физикт итгэдэг тий. Бүх зүйлийг физикийн үүднээс авч үздэг итэр болоод тий. Ингээд өвцсөн. Тэгээд бас нөгөө тийм байгыг нь бас ашиглаад төөрөгдүүлж байгаа юм байгаа учраас яг бодитоор судалгаа хийгээд тэрний талаар ингээд хүмүүст бөөмөргөл ийм байж гээд өөрөө бас анализ хийгээд тий. Тэгээд бас би ч өөрөө бөөхөн учир юмыг айгуу тийм нэг оюун санаагаар сүнслэг талаас нь ойлгодог. Гэвч бас яг дан тэгж явж болохгүй. Юм лөө нэг хит ингэж далиж болохгүй. Тэгэхээр бид нар өнгөрсний талаар ярих гэж байгаа учраас судлах хэрэгтэй. Ингээд та ингээд маш их рил хийдэж шүү дээ. Зүг ингээ хийгээд байгаа, ингээ их мэдээлэл өгöd байгаа нь таны үндсэн зорилго нь юу вэ? Яг зүгээр таны ингэж хардаг гэж магад. Таны үздэг маш олон хүмүүс л байгаа. Тэгвэл за энэ хүн зөв мэрдэг та энэ хүн дээр нэг очиод үзье. Та тэр хүн мэдээж танд үзүүлж байгаа жүжиглэхний хүссэн өгч таарна. Ийм үднэс одоо бүх хүртэл маркетер болж байгаа юм хата гэж би бодсон баг. Энтэй холбоотой эсвэл зүгээр та яг үнэхээр л одоо байгаа хүмүүсийг шүмжлээд энэ нь ийм тийм шүү гэд зөв чиг шугуур мөн оруулах гээд яваад байгаа. За энэ бүхий яг ингэж ихэлсэн юм. Би бөөгийн талаар ингээд ерөнхийдөө ингээд судлаад аягүй их судалдаг байсан. Тэгэл маш их бөөлж юмыг бас өөрийнхөө бөөлж мэдрэхдэг байсан. Ингээл зүгээр үүргэвчээ өрөөл хідэн хоног хоолнооргүй ингээл уул тайгаар алхаал явна штэ. Тайгнаагаар өчнөө тэгж явдаг байсан. Тэгэл ер нь маш их цаг зав маш их зориулж тэгээд тэрний ч үр дүн гэж олон зүйлийг ойлгосон. Тэгээ анх нэг зүгээр хаяг нээчээл зүгээр ганц нэг юм пост бичээл тэгээ бараг тэр чинь 0-оос эхэлсэн штэ. Тэгэл нэг ганц нэг хүн үздэг л байсан. Тэгэл мэдхгүй нэг мэдсэн чил айгүй олон хүн тагдаг болцсон. Тэгээ айгүй олон хүн дагаад ирэхэр чинь нэг давхар бүр илүү чанартай мэдээлүүд өгөх хэрэгтэй болоод байна. Тэгээ хамгийн гол нь миний хүсдэг зүйл бол монголчууд энэ мохор сохор сүсгээс салаас. Яг үндэ миний хамгийн хилдэг юм бол лам бөө бол хүний амьдрал дээ штэ тий. Хүний амьдралыг алга уруулсны таны хизээч өршөлж чадахгүй. Тэг чаддаг урд нь ч байгаагүй. Одоо ч байхгүй. Харин бөө хүн дээр уг нь яах гэж хүн очдөг гэсэн хэлгөө. Өнөөдрийн нэг салт саринсан амьдралаа эсвэл нэг үр зээлэнд орсноо ярих асуух гэж. Бөө хүн чинь түрүү миний хэлсэн маш ухаантай хүн байдаг гэж. Тэр бөө хүний тэр оюун ухаан эрдэм мэдлэгээс жоохон ч гэсэн олд сонсгож бөө хүн дээр үнэн сэтгэлээс зорин очдөг гэж. Одоо бол хүмүүс нэг юм арилжааны юм шиг ингээл нэг юм болчиход нь штэ. Тэгэхээр болж өгвөл би хүмүүсийг олон дахин мэрэглүүлэх хэрэггүй гэдэг. Бүр яагаад гэвэл их олон мэрэглүүлсэн үний заяа төртгөж монголчууд 300-400 жил мэрэглүүллээ штэ. Ардчлалын дараа ажилгүйд литер болоод амьдрал хэцүү байхад хамгийн ашигтай байсан газар гандан гэж байгаа штэ. Хамгийн ашиг орлоготой байсан хүмүүс үзмчт гэж байгаа штэ. Ирээдүг би бүтээдэг гэж итгэдэг. Ирээдүг мэргэлж барахгүй. Тэгэхээр нэг юм ялахгүй юм одоо мэрэглүүлж явах хэрэггүй. Хүн монгол хүнийг нэг юм харсан даасан тэнгэр гэж байдаг ингээд заяа тэнгэр гэж. Тэр хүн дээр монгол хүний амны бэлгээр ингэж одоо тэтгэгдэж явдаг. Тэгээл дандаа болохгүй бүтэхгүй юм яриад үзүүлж харуулаад мэрэглүүлэл байгаа хүнээс нөгөөтг нь жигшээд явцдаг юм ингээд. Тим хүнийг бид нар заяа нь хайсан хүн тэнгэр нь хайсан гэдэг. Тэгэхээр бид нар үзүүлж харуулах засал хийх нэг юм дон шүглцсэн юм шиг төөрөөд яваад байгаа нь энэ байдлаасаа гараасаа гэдэг зорилготой. Миний зорилго. Тийм болохоор би хүмүүст ингээд бити болсон болгон энэ хүн дээр очиж үзүүлэл харуулаад засал энэ үнэхээр харахгүй бүр амьдралд хичээгээд ойлгохгүй юм гараад байдаг те. Үнэхээр энэ зөв яваад байдаг. Бүр үнэхээр ингээд яваад байх тоол баршгүй янз янзын өвчин зовлон үхэл хацал тохиолдоод байдаг ч юм уу те. Үнэхээр болохгүй юм дээр бол явж бол. Түүнээс ч битгий нэг ойр зүр юм хүмүүстэй би бүр заримдаа жоохон тэрэн дээр хүмүүс зэмлдэг. Заримдаа ингээд хүмүүс ингээд завгүй амжихгүй ингээд яг гих тусан бүр гойсаар хагаад ирнэ. Гойсаар хаад над дээр хүрээд ирж байгаа. Ирээд асууж байгаа юм юу байдаг гэж. Би нэг ажилд орох гэсэн. Би нэг шалгалт өгөх гэсэн. Би тэр үед надад амар утгагүй санагдав. Чи шалгалт өгөх гэж байгаа бол чи тэр шалгалтанд хэрэг бэлдсэн чинь чиний үр дүн шүү дээ. Чиний ирээдүйн шүү дээ. Юу хийж явж байгаа юм бэ? Эсвэл манай хүүхэд нэг тийм хүнтэй уулзаад байгаа амьдрал яах вэ? Бүхэл бүтэн хүнтэй амьдрахыг надаас асууж байгаа хүмүүс. Тэгэхээр би ийм байгаасаа гэж бит үсдэг. Харин би хүчрэхэг монгол хүн
Өөрөө өөрийнхөө хувь заяаг өөрөө бүтээн гэдэгтээ итгэдэг, зөв, үнэн, чудраг тийм хүн монголчууд тийм л байгаасаа гэж хүсдэг. Тэр үед харин энэ болсон болоогүй бөөнөр цөөрнө. Тэгэхгүй бол нөө зах зээл нь байгаад байгаа юм чи эдгэр чинь энэ олноороо байгаа л шүү дээ, тий. Тэгэхээр би бол харин тэр нэг юм ингээл одоо бүр ингээд юм Facebook-ын платформуд дээр би үзье, би засъя гэдэг тийм зар сурталчилгаа явж байна. Эхний хоёр хүнийг хямдралтай тийм заслант хийдэг. Энэ бол бүр нэр өчүүхэн нийтд юм байхгүй. Бөөхөн гэдэг өөрөө Монгол бөө мөрөглийг авч явж байгаа учраас тэр бөө мөрөглийг үн цэнтэй зөв үнэн шудраг авч явах хэрэгтэй. Түүнээс биш нэг юм нийгмийн хэрэгцээнд тохируулаад нэг амьтны хормоо хоттой зуралдаж явж байгаа бол тэр бол нэр үнэхээр инээдтэй ичмээр гэдэг. Тэгээ би иймэрхүү хүмүүсийг бол шууд л хэлдэг. Тэгээд хийж байгаа зан үйл нь ч тэтэш нөлөөлдөггүй гэж билж байна. Маргааш болдгоор бол болно шүү дээ. Нар мандлагаар. Яг хоо адсан таарад ч юм ямар нэг юм тохиолдол юм ба шүү дээ. За эсвэл зүгээр яг хоо тэр хүн тодорхой хэмжээний мэдрэмжтэй. Одоо нэг хүмүүс юм ярьдаг. Би нэг хүн дээр очисон чинь намайг тгээ хэлсэн чинь яг онцсон. Яг тэгсэн шүү дээ би гэл тэр юун сони. Өч захын чавганц тэгтээ тэргүүнийг чулуу тасчдаг гэсэн юм байна. Зүгээр захын нэг имээ толгой барьчдаг гэсэн. Гарандаа юмтай. Тийм. Захын нэг өвөл оройн жаргах нар өглөөний мандах нар хараад өдөр ямар болох вэ гэдгийг мэдчихдэг байсан. Энэ өдөр цастай юм уу, бороотой юм уу, салхитай юм уу? Чи нэг юм байдаг л юм. Мэрэг төлөг гэдэг юмыг бол тэгээд нэг тэгэхэр нөгөөдөл чинь юм үзүүг юм шиг тэгээд яг хэлсэн чи яг болцсон шүү дээ. Тэгээд би засал хийлгээд ингээл намадаас ингээл 10 сая 20 сая төгрөг авсан. Тэгээд эргээд нөгөөдх юм бол болон тэгэж бод тэгээ хэлчихэр би итгэхэд юм хэлсэн чи ингээд буруудчих надаас мөнгө аваад ингээд аль альнийх нь л тэнэг байна гэсэн үг байхгүй. Хийж байгаа ч хийлгүүлж байгаа ч. Тийм л байна да. Тэгэхээр би нөө чи бод заяа. Монгол шиг заяа дөрөв хүрэхгүй сайн юмтай оронд одоо чи гадар явж булан эргээл лам бөө үзмэрч мэргээд инээрэгчэд яогчд бясалгагч гигантнүүд Монголд хичнээн гигант лам бөө утга товлогоо иш үзүүлэгч нар одоо юм яог бясалгал байгаа юм. Тэгээ янз янзын бүр юм шин шашны урсгал мэт юм Есүс Христийн сүмүүд гэхэд Улаанбаатар хотын хэмжээнд бараг 700-аас 1000-аад байна гэж зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд. Тэгэд ийм цөг хамт ийм их юм байна гэдэг чинь энэ хүмүүс мэдлэггүй байна, мэдээлэлгүй байна. Мунхаг байна, мухарсагтай байгаа юм шиг. Харин миний зорилго эндээс гараасаа гэж. Түүнээс би яг үнийг хэлэхэд бол өстой яаж л амьдрна. Тийм. Гэхдээ хатгийн наацх нь л нэг барилга төрч туслах гэдэг өдөр 200 гав. Тийм шүү дээ. За сурсан бас мэрэгжил байна да. Тийм. Тэгэж би бас нэг тийм IQ доогор биш. Хаана бол хаана яв бол юуг сурч мэдээд амьдраад чадна. Тийм л итгэлтэй байна. Нөгөө талаараа нөгөө үндэсний аюулгүй байдал гэж утж байгаа. Би тэгтээ яг би зүгээр танд шууд ингэ хэлчих. Би бол ламд бүр хизээч итгэдэггүй. Уучлаар. Бүр үнэхээр хизээч итгэдэггүй. Яг манд хүмүүс байгаа л хол та би үгүйсгээгүй шүү. Тэгээ намайг бүр амар бүлээддэг шүү. Би энийг ч үгүйсээгүй гэхдээ ламд бол хизээч итгэдэггүй. Харин би зүгээр энэ нь арай гоё үнний ортой энэ үнийн бичсэн байна даа гэж ойлгосон нь бол би Библи уншаад гэж байлаа. Библи манай Монголын нууц төвчөө гэж үдэж тахаа. Яг тэрнтэй адилхан л зүгээр амар гоё түүхийн уншаа. Яг уншиж явах зүгээр л яг ингээл гоё. Тэр бүх юм ингээд төсөөлөгдөөл ингэж тий тэрэн дээр тэгтээ тэрэл зүгээр л энэ нь арай өмдөө түүх юм болоо да гэж бодсон баг. Үндэсний аюулгүй байдал гэж яриад байгаа нөхө. Одоо сая чинь Христос 700-аас 1000 байна гэж тий. Лам хийдэж байгаа мэдгүй нэрэг бясалгалын дүү хийдэж байгаа мэдгүй тий. Цаашлаад энэ хүмүүсийн ухамсарч шууд нөлөөлнө гэдэг чинь Монгол хүний дархлаа гэдэг зүйлүүд байхгүй болоод байгаа. Бас байж магадгүй гэж бодож чинь миний хувьд л. Би үзчихтэй. Би зарим хүнтэй уулзаад сая амнаас нь сонссон үг гэвэл хин чиний амьдралыг өөрчилж чадахгүй. Чиний амьдрал чиний гартал байгаа гэж та хэлж ин зүг. Тэ. Яг харин бөөхөн яг тэгвэл яах гэж байгаа юм. Харин тийм яг яах гэж байгаа. Энэ гоё асуулт байгаа зү тэ. Жишээ нь бөөхөн чиний тэр харанхуй байдлаас тэр ухаанаараа тэр мэдлэгээрээ гаргаж чадах байхгүй. Чи тэ энд өдөржин шөнтөн залбирч суухаар энэ гар энэ толгоогоо ажиллаад тэнд очиод тим хийгээд явбал чамд аль хэрэгтэй дээ гэдгийг ойлгуулж чадах байхгүй.
Нөгөөтэйгөр бас бүх хүний бас тэр гарч байгаа эрчим энерги юм бусдыг бас нэг эдгээгч байд юм уу те. Бас янз янзын муу мухай юм тохиолдоод байгаа зүйлийг таслан зогсоохч байдаг. Иймэрхүү бодтой юм бол байна л та. Гэхдээ хамгийн сайн хүн бөө хүн бол чамд ухаарл өгч чаддаг хүн байхгүй. Түнс чиний өмнө нэг юм мэрэгдлээд үгийгээд хөзөр хойлоо суудаг нь хэлэхгүй байхгүй. Nice. Тест яг нэг амар гоё асуулт сууч яг марталчлаа. За sorry. Би яхаа өнөөдөр нэг дийлэнхтэй ингээл зүгээр хүмүүс танаас баян асуудгүй асуултуудыг юу н асуугыг зорьсон. Гэтэ би тэндэж ер нь бол хүрчүүгдээ гэж бодож байна. Ер нь л дүүхийн хувьд бол нэг ингээл сүнсгийч ямар байдаг вэ? Хүн яадаг вэ гэл иймэрхүү асуулт асуухаас илүүтэйгээр гоёч асуултууд асуугаа тэрнээсээ гоё авч чадах ингээд юунууд авч таньс ярих юм зөндөл байгаа те. Гэтэ зүгээр одоо зүгээр хань ганц тэнэгдүү юм асууч. Бүхэн болгон сонирхдаг те. Бүүгийн одоо зан үйл, бүүгийн шүтлэг за Монгол бүүнэрийн хувьд тайлбарлахдаа юу гэдэм байхаа? Үхлийн дараах амьдрал юу гэдэг. За үхлийн дараах амьдрал те. Амьдрал байхгүй ч гэж бол мэдгүй яаж тайлбарлах юм бол. Ийм яхаа энэ нэг тиймэрхүү бас үзэл юм байдаг. Монгол бүүгийн ертөнцийг үзэх үзэлт. Энэ хорвоо дээр нэгт хүн бол хамгийн ашиггүй амьд гэж. Байгальд ямар ч ашиггүй. Чоныг устгах юм бол бас л нэг экологийн тэнцвэрт байдал алдагдана. Мөт торхоогч устгахад хүн байхгүй л харин байгаль улам бүр сэргээд ингээд сайн сайхан болоо явдаг гэдэг. Тэгэхээр бол бид бол энэ байгаль дэлхийн эзэд бол биш. Харин бидний нөгөө нэг итгэж шүтээд дээдлээд айгаад байдаг өстой тэр лус савдаг альбин тэрэмж байдаг юм уу те. Тэр нь баг энэ жинхэнэ байгаль дэлхийн эзэд баг. Тийм учраас хүн гэдэг юм ерөөхдөө мөнхийн нэг тийм юутай байдаг гэж. Төлөөстэй байдаг гэж. Мөнхийн төлөөстэй. Энэ амьдралдаа тэр хэрвээ хүн дахин төрдөг бол тэр төлөөсөө төлөх гэж дахин иргэн ирхдэг. Харин бөөхөн бол иргэн ирдэггүй. Харин сайн бөөхөн бол онгод болж иргэн ирэх боломжтой болохоос биш ахин төрдөг. Яг тэгэхээр бөөхөн хоёр төрцөн гэдэг байхгүй. Эхээс нэг төрөд бөө болоо хоёр төрцөн гэдэг болохоор. Харин зүгээр яг энэ нөгөө нэг одоо ертөнцийн нэг хоёр нэг юм юу бааш там диважин гэдэгтэй өгсний дараа нэг юм аль нэгэнд очих хэрэгтэй юм шиг те. Би бол бурхан шүүн гээл те. Тэрэнд бол ерөөсөө итгэдэг там диважин. Энэ дэлхий мууга харуулах юм бол тэгтээ дөрөв чиний там. Сайныг харах юм бол тэгтээ дөрөв диважин. Чи урд магадгүй зөвхөн миний удаж байгаа урд насандаа ямар вэ? Магадгүй дараа насандаа нэг бол чи тэр үйл айгаа эдэлж авах ч юм уу. Нэг бол сайн сайхнаа эдэлж авах ч юм иймэрхүү заяаг ингэж олж дахин тэгж төрөх тиймэрхүү байдаг л баг тий. Гэхдээ бид нэр үхсний дараах зүйлийг ярьж байгаа амьд хүмүүс, үхэж үзээг хүмүүс. Тийм учраас зүгээр тиймэрхүү юм л байна. Тий. Тэгтээ одоо энийг бол өстой яг зүгээр иймэрхүү л нэг юм байна гэж ойлгочих хүмүүс яг ийм гэж бол хэлээгүй тий. Үхэж үзээгөө хоёр амьд хүн үхсний дараахыг ярьвал Гэтэ зүгээр л яг энийг л зүгээр хүн болгонд хилээд цаашдаа үргэлжлүүлсээр л байгаараа. Наа чи дахиж тэнийг асуулт тавихгүй хүмүүс тавьдаг хүмүүс цөөрөөсэй гэж би бас бодож байна. Тийм шүү. Монголчуудсан байсан баг. Гэрт нэг хонг гэдэг хонг л юу лээ? Гэрийн буу. Буг болов? Таны. Гэрийн буг гэж байдаг байсан байх гэж ярьдаг те. Тэр ямар учиртай юм бэ? Би бас энийг сонирхт юм аа. Тэр бас нэг гэрийг хамгаалж идэг буг гэхэр бугчдаг мөтөр гэж ойлгох юм шиг байгаа юм байна. Тэр бас нэг гэрийг аягүй хамгаалж идэг гэрийн бас нэг амин сүнсэл гэж би бол сүулт бол ойлгосон. Энэ яг ямар учиртай юм бэ? Одоо энэ байдаг юм уу, гүү мүү? Энийг бас ингэж хайх хэвээр юм уу, гүү юу гэдгийг асууж байгаа шүү хаа. За, аягүй сонирхолтой сэдвээ. Дэх үед нэг айлын хоныг чон хариулж. Чон айлын хоныг хариул явж. Тэгээ тэрийг нэг хүн хараад ямар сонь юм бэ? Яхаараа чон тоноо хоны чинь хариулаа хотонд нь авчираад нэгинч барьдгүй л гэсгүй. Ээгүү наа чи манай гэрийн бугал чонн дээр гарчаал хоноо эргүүлж байгаа гэж. Тэгээд одоо энэ ч ганцхан Монголд ч биш. Одоо бүхэл газар тиймэрхүү байсан ба. Одоо чинь Оросд итэргээл одоо тийм нэг юм мөөгөн юм юутай жижигхэн хүмүүн дүрсэлсэн тийм. Одоо нэг хүүхлэн өндөр Smartps гэдэг байдаг штэ. Нэг жижиг хүмүүс. Тэд нар чинь бас нэг анаахаа итэр гэж яриад байдсан шүү дээ. Тэд нар чинь бас нэг нэгсэндээ бидний нэг ойлгодог шиг гэрийн буг шиг зүйл байхгүй юу?
Ганцхан Монголд байгаа юм биш юм тий. Европт ч гэсэндээ яг гэрийн буу гутэр гэл байж. Бид нар Оросын тэр мөнгөн толгом болгоод тэрийг бол нэр зургийн жилөө нэг контентээрээс харж лөө. Тийм яг гэхдээ яг юугаар бол би бол яг хараагүй л дээ. Зүгээр яг надтай нэг хөгшин хүнд харахтаа бол яалтчгүй нэг тийм гэрийн буухтай баруун аймагт хайлууд бол байсан гэж ярьдгийн. Тийм тэгээд нутаг бол тэрийг бас арай өөр л нэрлдэг байсан юм байна лээ. Тэр битгийл тийм альбинтай айл хүртэл байна. Би тийм айлтай бүр таарч ирсэн. Маш сайхан айл. Би чинь үүргэж хүрээд ингээд хэр гадаа ингээд хуур бөөний хуур гэдэг байхгүй. Тэрийг татаад энэ тэрнгээр алхаад айгу олон жил ингээд явж байгаа байхгүй. Тэгээд нэг айлын нэг хаяг зүгээр бараадад ойрхон майхнаа бариад хонох гэсэн чинь тухайн айлын хүмүүс намайг орж хоноо миний хүүгийн хоёр хөгшин айгу сайхан штэ. Тэгээ орж хоноод хоолцоо идээ өгөөд надад хийж өгөө тэгээ идчихэд өглөө босоод байсан чинь миний хөгшин зүгээр гэсэн. Яндан зэм сонсогдсон уу үгүй ээ гэсэн чи. За яасан бол гэдэг би сонирч хүн чи асуусан чи. Манайх ч юмтай айл да гэд. Юмтай гэдэг нь юу юм гэсэн чи. Тий юу яг учир мэдчихэр хүүхэж байгаа ч тодорхой хэмжээнд юм яриад эн чинь ойлголцоод ирж итгэлцэл бий болоод тэгсэн чи манайх юм нэг юм чөтвөртэй айл юм. Манай удамд их том бөө байсан. Одоо манай тухайн өвөөс баг 3 4 үеийн дээр юм уу та. Тэгээд нэг юм альбин одоо тийм чөтгөр гэдэг юмыг амьлуулаад тэр айлын одоо гадна хаяанд нь ингээд нэг болцсон нэг юм модоо хайрцаг тэн дотор байдаг гэдэг. Тэгээд энэ юм манад муу санж ирсэн юм их ингэж айлгаж хөөж явуулдаг. Сайн сансан хүнийг оролддгоо. Тэгээд дээрэс нь манайх 60 жил илүү бараг 80 жил ч гэлөө. Нэг ишигний нэг хурганы гарцгүй явсан. Тэнгуут л тэр нэг бидэрлэг муу муухай болгож хараад байгаа болохоос тэд чинь муу муухайгийнх нь эсрэг тэмцэж чаддаг. Одоо муу муугийнхаа нүрийг харддаг гэсэн үг байхгүй юу? Одоо нэг гаднаас нэг чөтгөр явж илаа гэхэд энд чи юм байгаа маань аль хэдийн ирцэн байгаа маань гэж буцаа явдаг. Тийм байсан. Тийм айлтай би бүр яг таарч ирсэн. Тэр өөрийн гэр бүл өөрийнхөө үр удмыг л хамгаалж байгаа. Тэр айлыгаа бол өстой нэр амар хамгаалдаг. Одоо нэг юм Монгол нохоо чи нэг юм гадныг ингээ хүнлээ амар ингээ байрсан хэрнээ ингээ эзэндээ өстой амар номхон байдаг штэ. Яг одоо тиймэрхүү гэж төсөөлөх юм одоо нэг тийм. Бүх зүйлийг хизээж тийм гэдээ хэлэх харахгүй юм байна тийм. Жинхэнэ жөтгөр бол хингэж одоо хүн л бөмөр. Тийм. Чи жишээ нь чөтгөрт заллуулаад юм алдсан байдгүй шүү дээ. Чөтгөр заллуулаад мөнгө алдчихлаа ч гэдэг юм уу те. Чөтгөрт тулгаад юм алдчихлаа ч гэдэг юм уу. Тийм байхгүй шүү дээ. Хүн хүнийг л хорлолдог шүү дээ. Чөтгөр намайг муу хэлээд миний талаар буруу худлаад сургалт тараагаад байна гэсэн юм байдгүй шүү дээ. Хүн хүнийхээ талаар л худлаа юм ярьдаг. Тэр яг бодтой чөтгөр бол хүн өөрөө л байна. Тий. Манай нэвтрүүлгийн цагийнхаа нэг цагийн хугацаатай. Гэтэ яг би зүгээр одоо хитцэн л явж ин л та хамаагүй би гэтэ энийг нэг хоёр асуулт заавалсан байна. За. Монголчууд нэг амны бэлгээс ашигтын бэлэг гэж ярьдаг. Би тэрнээс аягүй итгэдэг байхгүй. Би ч гэсэн. Яагаад гэвэл мэдгүй би энийг нөгөө нэг ухамсар тийм холбоогүй ч гэсэн надад зүгээр би ингээл нэг юм бодчихдог байхгүй хаа. За би эргэжил машин тоолно гэл. Тэ чинь эргэжилтэй машин тоолчдаг ч юм. Үгүй би зүгээр ч гал мэдээж машин би тэрний төлөө хөдөлмөрсөн байх нь шүү дээ. За би нөгөө гэртээ басхаа нөгөө компьютер аягүй тоглох туфтаа. Дота тоглох туфтаа. Аягүй их дота тоглох туфтаа. Тэгэхээр нөгөө дота тоглохын тулд миний одоо мэдээж график карт жоохон өндөр байх хэрэгтэй. RAM маань урдан ажиллах хэрэгтэй. За би эргэжил энэ компьютер нэг юм болгондоо гэхээр л ингэдэг ч юм уу те. Би тэрэнд аягүй итгэдэг байхгүй юм болохоор би нөгөө нэг санж явал хүрэн сажилж явал бүтэн гэдэг шүү дээ. Энэ маань өөрөө зүгээр манай монголчууд ямар амар хэлээ гэж би бодлоо. Энэ хаа яг ямар утга учиртай юм бэ? Ингэж сумаараа. Ер нь ингэж хүний амнаас гарч байгаа үг ер нь ямар хэр үн цэнтэй чухал юм бэ гэдгийг асуух гэдэг шүү. За, бодож байгаа бодолт яг одоо би бас хүмүүст энийг ойлгол хийчихдэг. Чи өмнө Библи уншсан гэсэн шүү дээ. Библийн Эхлэл номны хамгийн эхний ишлэл дээр бурхан өөрөө үг байсан юм. Үг нь өөрөө бурхан байсан юм гэж эхэлдэг шүү дээ, тийм үү? Тэр чинь бүр хуучин гэрээнд дээр Эхлэл номд тийм. Тэгэхээр тэр бурхан гэж үг байсны талаар ярьж байгаа зү тийм. Хоосон зүйлийн талаар. Гэхдээ тэр бол бурхан өөрөө үг байсан юм. Тэрнтэй адилхан
Одоо монголчууд амны бэлгээс аштын бэлэг, ам сайтын заяасан, сэтгэлдээ галтаа, тулхандаа галтаа гэтэр гэдэг нэг аюу гой одоо бидний нөгөө нэг яриад байгаа нэг бодлын хүч, энерги гэтэр гэсэн зүйлийг тухайн үед аюу ойлгомжтой тайлбарлсан байгаа шүү дээ. Тэгээд бүх хүний үүднээс тайлбарлах юм бол түрүү хэлсэн чинь монгол хүнийг нэг хар дааж явдаг заяа тэнгэр үүдэг гэдэг. Тэр нөгөө монгол хүний тэр бэлгээр хоололж явдаг. Одоо тэгээ нөгөө нэг юм муу мухай мэрэл надад тэрж байхгүй, инж байхгүй, тэгж зоо тэрч тусалсангүй гэдэг хүнээс жигшээд явцдаг. Харин одоо юу гэдэг те иймийг болгоно, тиймийг бүтээн гэдэг хүний одоо их тэгж баярлаж талархаж чаддаг хүнд одоо тэр нэг тусалж явд ингэ баярлаад энэ хүн чинь өгөх тусам өөдлөөд байт юм байна гэдэг. Нөгөөх нь болохоор энэ ч одоо өгөх тусам л өөдлөхгүй улам бүр л зовлон тоочод байх юм гэдэг. Тэгээ бас нэг ийм түүх байна. Нэг мэрэгэн хүн дээр нэг хүн очиад хамаг зовлонгоо ярьдаг байхгүй. Бис надтай амьдрал амар хэцүү гэл түмэн зовлон ярьдаг. Нөгөө мэрэгэн хүн сонсож байгаад за маргааш чи бүр их зов шүү гэдэг. Тэг яахад гэж бүр гайхаад гисэн чи. Гүчи чинь эндээс энэ гэрийн үүдээр орж ирээд л чи зовлон ярьлаа шүү. Тэгэхээр чи маргааш өөр юутай учрна гэж. Тэгэхээр яг үнийг хэлэхэд би чиний яг сайтны хэлсэнд ам сайтын заяасан тий гих мэт тэр монгол үгэнд бол маш агуу философи тэрэнд бол итгэдэг. Энэс дагуулсан. Тий. Би бол энийг бол би эзэн амар итгэдэг. Зүгээр хаа би нэг дахиад нэг босч. Яа би надад асуух дуусахгүй л байгаа тань л та. Яг ярилж байгаа дундсан дахиад гарч ирнэ. Би саяхан нэг амьдралдаа анх удаа анд явж үзсэн байхгүй. Гэтэ яг үндэ анч биш байсан бэл. Зүгээр л мото спорт сонирхдаг залуучууд нөгөө ан нэртэйгээр нэгдэж гэж уул хатан дээгүүр явдаг. Тэгээд бид нөгөө нэг гүнжин булгийн аршаам лөө. Бурхан алдуулын билээр ороод авч ордог. Халуун аршаам, гүнжин халуун аршаам лөө. Би нэрийг марчиж та уучлаарай. Гүнжтэй аршаамч лөө. Тэгээд тэндээ бүр ингээ амар хэцүү замаар явж байгаа очиод тэнд ингээ гой байшин барьсан байт юм л. Тэгээд тэндээ очисон хүмүүс нь оцсон чинь нөгөө ингээ тэр минь мэдээж ядаж иж байгаа хүмүүс байгаа гэд бүх юмнууд юм түлэг бэлдээ тавьсан. Тэнгүүтлээ тэнд нөгөө ороод ихний ялчин цайлах юм нүртэл бэлдээ тавьсан. Тэр бүр амар гоё. Гэр мэрээ цэвэрлээд ингээд нөгөө байшин цэвэрлээд явдаг. Тэгээд дараагийн нэрээд нөгөөндөөс нэтэж уулаа цайлаад тэгээд бас бүх юмаа бэлдээд буцаага явдаг. Ийм газар үед тэгсэн чинь бурхан алдуу ууланд ингээ хүмүүс ингээл юм гуйж мөх гэж айгуу хочдөг гинэ. Бид нарыг ахалж явжсэн тэр хүн болохоор юу ч та нар битгий гуугаарай гэж хэлсэн байхгүй. Яг бол уулснаас ингэж юм гуухтагаас илүү уулс ингэж гоё илүү магтаад ингээд сайн сайхан юм бодоод сайн сайхан үг хэлээд дуудуулаад ингэж хуурдаж явах нь илүү юм өгөөчтэй. Тэрнээс уулс хийцэж хүний хүсэж байгаа юм хүнд өгдөхгүй гинэ. Бас ийм яриа сонслоо. Яг энтэйгээр холбоотой бүүгийн одоо цан үл бүүгийн шүтлэгт уул устай холбоотой ямар одоо тийм баримт факт үүдээ. Тэрийг асуух гэдэг. Чамд тэгж хэлсэн үнтэй бүр танилцмаа санагчлаа. Мундаг юм хэлсэн байна. Монголчууд ч 100-ийн аялдаг болсон шүү дээ. Тэгэл одоо энэ хүмүүс саваар сүүргөл арх өргөл юусэн шиг тийм гуйгаал гост. Астек тэгэл та нар юу ч тийм гуйгаар шууд хэлчихлээ. Яг үнэндээ тэнд ан хийж байгаа тэгж тэргүй тэр уул ус чинь бид нарыг хэрэгцээтэй болгохныг өгч шүү дээ. Энэ байгальдлыг чинь. Одоо энэ утас, энэ ширээ, энэ бүгд энэ байгалийн ямар нэгэн зүйлийг ашиглаж хийж байгаа шүү дээ. Гэхдээ тэргүй бидэрт хангалттай өгч байгаа. Тийм байхад харин зүгээр юу юм яг түрүүний хэлсэнтэй адилхан тэр бол бид нар чинь нэг юм гуйлгын ертөнцид нэг гуйлах чинь болж ирээгүй шүү дээ тий. Мөнхийн нэг юм дутуугийн зовлонтой амьдрын гэж байх зүгээр. Харин тэгтээ тэргүй чам тэр олон сайхан юмыг амьсгалах агаар уух ус идэх хоол юу л бүгдийг өгж байгаа тэр уул усыг харин чи баярлаж магтаж одоо залбирч мөрөгөх юм бол өстөнөө нэг юм үг өгдөө шүү дээ. Урдаас ч уул мэт харж хойноос ч одоо хад мэт төший гэж тий. Тийм л байна да. Тэгж шилгэд надад бас нэрээ би хэрэг тэгээгүй л байсан бол адилхан тэгээл та сүргээ өргөөлээ. Одоо ингээд би гэртээ байж гэж байна. Өдөр болгон манад нэг гахшааныгаа 10 20 хүн ирчээл манад цонх руу сүйдцаал надад машин өгөөч, надад байр өгөөч, хүнтэй суулгаж өгөөч гэдэл ах юм бол би бараг уурлаа шүү дээ. Тэ. Тэрний оронд нэг хүн ирээд нэг ч гэсэн надад баярлаа гэж хэлэх юм бол би тэр хүн за энэ хүний зам мөрөн тэгш сайхан байгаасаа гэж өрөө шүү дээ. Эсвэл ийм. Яг л ийм л тогтолцоо байгаас тий. Нэвтрүүлгийн хамгийн сүүлчийн асуулт. Яг тэгт надад асуух юм байгаа л байна л да тэгтээ яг альдын цаг маань туссан байна. Хүн болон сууд юм хаа зүгээр.
та хэрвээ мэдээж нөө подкастт ирэхтэй. За би өнөөдөр нэг иймэрхүү юм ярих болоо. За эсвэл иймэрхүү юм ярьж юмсан гэдэг ч юм уу хүнд нэг дотор бодлоо шүү дээ. Хэрвээ би асууж амжаагүй бол ч юм уу нэвтрүүлгийн төгсгөлийн хэсэг болгоныг би зочиндоо үлдээдэг байхгүй. Эсвэл танд хэлхийг хүссэн зүйл байгаа ч юм л үү те. Энэ бол нэг танд үлдээгээд өнөөдөр нэвтрүүлэг өндөрлөе гэж бодож байна. За тим юм асуугаас ийм асуугаас гэж ерөнхийдөө бодож ирээгүй. Ямар ч асуултанд бэлэн байсан. Ягаад тэгэхээр би мэдсэн ойлгосон зүйлийн талаар ярьж байгаа учраас ямар ч асуулт надад тийм хүн санагдахгүй болохоор ер нь бол зүгээр бэлэн байсан. Харин зүгээр яг сүүлийн хормыг надад үлдээж байгаад баярлалаа. Тэгэхээр би энэ сүүлийн хормдоо хүмүүст нэг зүйлийг л ойлгуулъя гэж үзэж байна. Тэр юу вэ гэхээр ер нь бол альва бүх зовлонгийн шалтгаан эзэн тухайн хүн өөрөө байдаг. Чи зовж гин үү, жаргаж гин үү, тэгвэл тэр бүгд чамтай хамааралтай. Янз янзын хүнтэй би их олон уулзж исэн бас нэг ирж уулзах хүмүүс байна шүү дээ, тий. Тэгэхэд бараг би буруутай гэдэг хүнтэй таарч байгаагүй. Надад энэ л тулсангүй, энэс л боллоо, би энд л итгэжлээ гэл тий. Тэгэхээр альва бүх асуудлыг давахын тулд хамгийн нэгдүгээр энэ бол надаас шалтгаалсан юм а гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хоёрт миний зовлон хүнийхээс илүү гэж бодож болохгүй. Зовлонгийн хүнд нь тэгж бодоход л оршдог. Түнс зовлон бол тэгтээ тэргүй хаасаагүй байж л байдаг. Их баг гэхийн хэцүү. Тэгээ би нэг зүйлийг ойлгосон. Тийм дэндүү их мөнгөтэй хүнтэй ч уулзч үзсэн, ямар ч мөнгөгүй хоосон хүнтэй ч уулзч үзсэн, аль алинд нь жаргал бас зовлон байд юм байна. Аль алинд нь. Тэгэхээр энэ хүн надаас илүү жаргаж ийн гэж хинэгч битгий үзэн яад би энэ хүнээс илүү зовж ийн гэж хинэгч битгий гомдол чамд энэ амьдрал тэгтээ дөрөв бүх боломж өгсөн байгаа. Чи сайхан байна уу, муухай байна уу, нэртэй, төрхтэй, мөнгөгүй, эрүүл чирэг бүх боломжийг өгсөн байна. Зүгээр өөртөө олдсон боломжоо л ашигла. Өөрийгөө хизээж битгий өрөвд хин нэгэнд хизээж битгий даатах гэж л та. Окей. Бас хохирогчийн сэтгэл зүгээ байл те. Тийм. Хохирогчд битээ тоглол яг үнэ. Окей. Бид яг ингэж л шууд дуусгач байна. За. Одоо бол үнэхээр гоё байна. Пицца авахыг хүссэн. Бас мэдхийг хүссэн юмнууд бас хүрлээ. Тэгээд бас зарим зүйлийг хөнгөнөөрч бодох хэрэгтэй юм гэдгийг ойлголоо. Тэгээд баярлалаа. Ямар ч юм. Жишээ нь ихний дугаар маань аюу гоё. Тэгээд өндөр нэг хүнд чим шиг хөнгөн чим шиг аюу гоё ярилцчихлаа гэж бодож байна. Тэгээд энэ ярилцлагыг бас маш олон үзээсэй гэж миний хувьд бол бодож байна. Тэгээд ямарваа нэг өнөөдөр бит хоёр зүгээр хэлхийг хүссэн, зорьсон зүйл нь хин нэг нь хизээж битээ амьдралаа даатгаарай. Тэгээд чиний амьдрал хүн чиний гарт байгаа шүү. Тэгээд дээрэс нь үргэлж сайн сайхан зүйлийг цацруулж өөрөөсөө яваарай гэдэг зүйлийг л хэлэх гэж зорьсон болоо та гэж миний хувьд бодож зүг баха. Тийм ээ. Тийм. Тэгээд энэ удаагийн дугаар энэ өрөөд өндөрлж байна. Манайхаа нэвтрүүлгийн төгсөл бэлгээ өгнө. Юу ч ярьсан шүү хамгийн төгсөл нь бэлгээ гарч ирэл. За бэлгэнд багтсан зүйлсүүдийг тайлбарлаад өгч байгаа. Энэ нөгөө нэг за одоо шинэ жил өнгөрсөн цагаан сараар гоё. Краферсын карамелле гэдэг чихрэн. Энэ бол Үзбекистаны номер 1 брэнд шүү. Тэгээд SV брендийн жуус байна. Одоо шилийн дахин ашиглах боломжтой энэ жуус байна. За мөн адилхан сахаргүй шүү. За энэ мөн адил сахаргүй компот байгаа. За энэ болохоор өнөөдөр тоорын компот багтсан байна. За тэгээ макарон жигнэмэг байна. Мөн Доло брендийн долоог нь одоо манай удахгүй бас танилцуулна. Доло брендийн хатаамлууд гаргаж байгаа. Энд бол долоогон багтсан байна өнөөдөр. За мөн Spherise будаа байна. 2.5 кг-тай. Ердөө жилдээ нэг л удаа тарж ургуулдаг. Japanica дээд сортын будаас багтсан байна. За тэгээд энэхүү Spherise брендийн гарын бэлгийг танд бэлгэлчихье. За баярлалаа. За. Тэгээ би нөгөө одоо 30-тай баг хэлж байна. Манайд одоо нэг нийтдээ 40-40-д цоч орсон байна. 37 дахь дугаарын цочин болж байна. Нөгөө уутаа хэлждэг байхгүй. Өглөөлг нь талхсмандаа гардаг. Гоё уутнаагасаа гэд тэ. Ерөөгөөд өгдгийн уутаа. Олон дахин ашиглах боломжтой. Тэ олон дахин ашиглах боломжтой. Манай эмээнээр нөгөө уут цуглуулдаг та. Тэгээ энэ бас тэгээд ядаж нөгөө нэг бид нэр байгальтай юу ч хийж тусч чадахгүйц ядаж гялгар утаа богино ашиглая те. За ийм л байгаа шүү хаа. За баярлалаа. За тэгээд битүүрийн ярилцлага манайха бүх хүнд таалбарцсан битүүр үннийг ямар ч ярихыг л зорилоо. Тэгээд ямар ч үнэн байгаад баярлалаа хаа. Тэгээд яг таны ойлголтыг маш олон хүн бас ойлгоосоо гэж миний хувьд бодож байна. SV подкастын 2 дугаар бүлгийн 27 дахь дугаар энэ өрөөд дуслаа. Тэгээд шинэ он гарсан байна.
2026 яг одоо л эхэлж байна хаа. Тэгээд фитнес дэв намаа унш тэгээд өөрийнхөө төлөв зүгээр л өөрөө хичээгээрэй. Баяр та.